Өдрийн мэндийг хүргэе. За бидний хувьд бол бас хаврын улирал яг хичээл сургалтын үйл ажиллагааны төгсгөл гээд хаанаа бол маш завгүй яг ийм цаг үе байна. За тэгээд өнгөрсөн жил бол нийслэлийн боловсролын газраас бас захирлуудтай уулзаад бас мэдээлэл өгөөч гэдэг байдлаар би бас яг энэ гүйцэтгэлийн үнэлгээний өмнө Сингапур сургууль дээр очиж өгч ирсэн. За тэгэхэд бол одоо маш олон захирлууд ирсэн. За тэгээд ер нь бол энэ гүйцэтгэлийн үнэлгээг ерөнхийдөө хамтдаа яаж давж гарах вэ гэдэг тал дээр бол саналаа солилцоод ингээд явсан. Тийм байсан учраас өнгөрсөн жилийн нийслэл дээрх асуудлууд бол бас харьцангуй бага ийм байсан гэж ингэж үзсэн. За тэгээд энэ жил бол бас энэ үнэлгээ явагдахын өмнө бол бас захирлуудтай бас юм уулзах боломж гарч санал солилцох ийм нөхцөл бүрдсэнд бол бас таатай хүлээж аваад ажиллагааны дундуур ингээд гараад ирлээ. За бидний хувьд бол одоо яг сургуулийн өмнөх боловсролын үнэлгээнүүд бол бас явж байна. За эх 7 хоногоос бол ингээд ЕБС-ийн гүйцэтгэлийн үнэлгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангаад ингээд явж байна. Тэгээд ер нь зангаагүй уулзалтаа энэ бол зүгээр хилцүүлэг хийн шүү, мэдээлэл солилцсон ингээд хамтарч яаж ажиллах гэдэг дээр санал солилцсноо гэж ингэж өсөл тавьсан учраас за сургууль руу орж ирэхдээ бол ерөнхийдөө зангаагаа аваад ороод ирлээ. За тэгэхээр дан ганцхан гүйцэтгэлийн үнэлгээ гэхгүйгээр ер нь бид нар бас яг энэ үнэлгээнд дээр яг юуг анхаарахын сүүлийн үед бол энэ үнэлгээг бас нэлээдгүй эрчимтэй ярьж ингэж явдаг болсон байна. Өмнө бол дандаа нэг сургуулийн хөтөлбөрийн төгсгөлд нэг юуг үнэлэхийн гэдэг нэг зорилтуудыг тавиад тэрийг яг үнэн бодиттой үнэлж гин үү үгүй юу гэдэг дээр эргэлзээтэй. За ийм хөндлөнгийн томоохон үнэлгээ шалгалт бол элсэлтийн шалгалт энэ Монгол хэл хүчгийн шалгалтаас өөр нэг айхтар байгаагүй. Одоо чанарын үнэлгээнд төрөл төвөрөөр явдаг гэсэн учраас харьцангуй ачаалал багтаа ингэж хийгддэг гэсэн. За тэгээ 22 оноос бол ер нь энэ гүйцэтгэлийн үнэлгээ за тэгээд энэ бол боловсролын бүх төвшөнд ороод ирж байгаатай холбоотойгоор за манай дээр бол бас нэлээдгүй ажлууд бас ингээд нэмэгдэж байна. За сүүлийн одоо 2 циклд бол манай байгууллага одоо Монголын боловсролын чанар хаана явж байгаа юм бэ гэдгийг бас тогтоох тодорхойлох PISA үнэлгээнд бол бас оролцоод энэ үнэлгээг бас амжилттай ингээд зохион байгуулад ингээд явж байгаа ийм зүйл байна. За тэгээд сайд ирлээ. Сайд ерөнхийдөө энэ хуурамч үнэлгээний тогтолцоог хална гэдэг байдлаар хамгийн түрүүнд одоо манай байгууллага дээр ирж бол ингээд уулзсан мэргэжлийн байгууллагуудаас за ер нь бол бид нар энэ үнэлгээ хэмжилтгүйгээр цаашаа үл явахгүй нэ гэдэг энэ концепцийг бол одоо өмнөх байх хугацаанд ч ярьж ирсэн, сая ч гэсэн энийг маш тод том руу яриад ингээд ороод ирлээ. Тэгэхээр энэ хуурамч үнэлгээ гэдэг одоо яагаад ингэж ерөнхийдөө бас яриад байгаа яригдах болсон гол бас нэг шалтгаанууд байгаа бах. Тэрэн дээр л одоо хэдүүлээ бас ярилцаж санал бодлоо солилцъё гэд ингэж орж ирсэн. За энэ үнэлгээ хэмжилт за энэ хэмжиж үл чадвал удирдах үл чадна гэж. За энэ бол сургуулийн захирал удирдлагууд бол хамгийн нэг номерт яригдж байгаа ийм зүйл баг. Хэрвээ та хэд маань ерөөсөө хэмжилтийг үнэн зөв бодиттой хийж чадахгүй бол та хэдийн удирдах гээд байгаа үйл ажиллагаа чинь одоо маш хангалтгүй болох ийм тохиолдол байна шүү гэдэг энэ мессежийг өгч байна. За энэ үг одоо энэ үгийг бол одоо маш олон одоо төрлийн удирдлагууд бол дандаа ингээд хэлж ярьж ингэж явдаг ийм болсон байна. За одоо өнгөрсөн одоо хугацаанд боловсролын сайд хийжсэн энх хамгаалалтын сайд бол дандаа энэ үгийг хэлж явж ирсэн. За тэгээд Зандан шатар одоо улсын их хурлын дарга тийм ээ бас ингээд дандаа бас л хэмжиж чадахгүй бол бид нар ер нь цаашаа явахгүй шүү. Ер нь үнэлгээг бодиттой юм шүү гэд. За сүүлийн үед гарч ирж байгаа шинэ улс төрч гэсэн бас ер нь энэ KPI энэ одоо бид нар яг шалгуур суурилсан үнэлгээ эднэрийг үл зөв хийхгүй бол ерөөсөө цаашаа бидний сайн гэж хийгээд байгаа юм болгон чинь үр дүнтэй юм уу үгүй юм уу тэрэн дээрээ бид нар дүгнэлт хийж чадахгүй гэдэг ийм үг л хэлээд байгаа. Тийм учраас ер нь олон улсдаа ч гэсэн энэ үнэлгээ хэмжилтийг үнэн зөв бодиттой яаж хийх юм тэрний арга аргачлал ямар байх юм бэ гэдэг дээр бол маш их ач холбогдол өгч маш том судалгааны талбар болж гарч ирж байгаа ийм төр зураг байна. За тэгэхээр боловсролын үнэлгээ гэхээр би та бүхэндээ бас ер нь нэг ийм үнэлгээнүүд бол манай дээр хийгдээд байна гэдгийг хэлье.
За сургууль бэлтгэгдсэн байдлын үнэлгээ гэж хийгээд ингээд явж исэн сургууль суурилсан байдлаар одоо сургуулийн өмнөх боловсролыг төгсөөд за 1-р ангид орох байгаа бүх хүүхдүүд дээр хийгддэг ийм үнэлгээ. За сүүлийн жилүүд бид нар бас улс төрийн нөхцөл байдал, нийгмийн эдийн засгийн одоо хүндрэлтэй байдлаас болоод хийж чадсангүй. За үүн дээр үл шинж урам гараад цэцэрлэг дээр нь бэлтгэл ангийг төгсөгт нь хийнэ гэдэг ийм чиглэлийг бол яамнаас танилцуулсан. За энэ хавар бол сая яг энэ гүйцэтгэлийн үнэлгээтэй давхцсан учраас бид нар түр энийгээ хойш нь тавиач. Одоо цэцэрлэг дээр нь гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг энэ маш том хэмжээний үнэлгээ явж байгаад энийг давхардуулж хийх нь бол ач холбогдол багтай ачааллыг нэгж дээр их үүсгэх нэ гэдэг энийг бол бид нар хойш нь тавьсан байгаа. За энэ дээр бол хүүхдийн хөгжлийн болон сургуульд үлдгэсэн байдлын үнэлгээний журам гэдэг 79 гэдэг баха. Энэ ингээ батлагдсан байгаа. Тэгэхээр та сургуулийн удирдлагууд маань та энэ эрх зүйн баримт бичгийг бас хараарай гэж ингэж хэлэх чинь. За хоёрдугаарт нь бол энэ улсын шалгалт. За улсын шалгалтыг бол бид нар орон нутг руу нөгөөх ийм чиг хандлагатай ерөнхийдөө явж байгаа. Тодорхой эрх зүйн баримт бичгүүдэд ч гэсэн ер нь энэ орон нутгатаа суурилж явуулъя гэдэг. За энэ дээр бол манай үндсэн байгууллагын чиг өөргөл за ер нь блюпринт буюу ерөнхий төлөвлөлт нь ямар байхын бүх одоо аймагуд дээр яг нэгэн ижил хэмжүүрээр яаж үнэлэх боломжтой юм бэ? Тэн дээр нь одоо наривчлсан төлөвлөлтийг гаргаж өгч जैन. За манай байгууллага дээр бол хураангуй блюпринтийг тавиад дэлгэрэнгүй гэвэл тухайн боловсролын газар хилцсэн одоо хилцрөөвөл дэлгэрэнгүй блюпринт гэдэг зөвлөдийг ингэж өгж байгаа ийм тохиолдол байна. За энэ бол одоо гүйцэтгэлийн үнэлгээ явагдаад дуусны дараагаар ингээд залгаад ороод ирэх ийм үнэлгээ шалгалт байна. Энэ дээр сургуулийн удирдлагууд маань бас анхаарч ажиллах ийм зайлшгүй шаардлага байгаа шүү гэдгийг хэлье. За өнгөрсөн жил бол бид нар улсын шалгалтыг тайлагнах ийм чиг үүргийг бас яамнаас аваад за ингээд бүх аймагуудаас дата мэдээллүүдийг цуглуулж ингэж явж исэн бүх сургуулиудаас SIS систем рүү одоо үр дүнгээ шивээд түүн дээр нь одоо манайх түн шинжилгээсэн. За энэ дээр бол маш хангалтгүй харилцсан адилгүй ялгаатай бас ингэж хийгдэг ийм дүр зураг байдаг юм байна лээ. За үүний тайлан бол бид нар яамд одоо бас гаргаж өгөөд ингээд явсан. За одоо хамгийн том гэж яригдж байгаа сургууль багш нарын хамгийн одоо анхаарлын төвд нийгмийн анхаарлын төвд байдаг үнэлгээ бол энэ гүйцэтгэлийн үнэлгээ байна. За энэ бол багшийн болон байгууллагын ингээд явж исэн. За энэ жил бол тодорхой өөрчлөлтүүд орох шаардлагатай гэдэг ингээд сайдын албан даалгавар гарч ирээд сая бол одоо бас өөрчлөлтүүдийг хийлээ. Энэ өөрчлөлт бас тулж хийж байгаатай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа байгууллага болон нэгждэр бол бас тодорхойгүй зүйлүүд бас үүсэж байна. За энэ талаар бол одоо дэлгэрэнгүй та бүхэнтэйгээ хилэлцэж ярилцсанаа гэж ингэж ойлгож байна. За дээд боловсрал дээр бол энэ чансаа тогтоох энэ үнэлгээ бол бас хийгдээд ингээд явж байна. Одоо бидний бас энэ гүйцэтгэл улсын шалгалтаа бас зэрэгцээд чансаа тогтоох энэ үнэлгээ ингээд хийгдээд явж байгаа. За Монгол хэл хүчгийн шалгалт гэдэг. За энэ бол одоо бас сүүлийн жилүүд бол 10-11-р ангийг өгсөнтэй холбоотой бол маш их ачааллах ийм байдал гарч ирж байна. За жилд бол 2 удаа авж байгаа босго оноотой Монгол хэл хүчгийн шалгалтын босго оноог давсан шалгуулагчид маань их сургуульд элсэж орох ийм эрхэм нээлттэй босгоод авч чадаагүй шалгуулагчид бол элсэлтийн шалгалтанд орох ийм эрхэм нээгдтэй байдаг ийм шалгалт байгаа. За элсэлтийн шалгалт бол одоо бас авагдахаар ингээд явж байгаа. Энэ талаар бас та бүхэндээ бас товчхон ирсэн дээрээ бас мэдээлэл өгнө гэж бодож байгаа. За боловсролын чанарын үнэлгээгээд энэ Монгол PISA гэдэг энэ загвар руу бид нар орох гээд олон улсын үнэлгээний ер нь арга аргачлал юмнуудаас суралцаад явж байгаа нэг ийм үнэлгээ байгаа. За PISA-г 2022-25 онд ингэж хийсэн. За үүн дээр бол одоо бид нар одоо энэ гүйцэтгэлийн үнэлгээнд ашиглаад байгаа тэр асуулга, тэр чеклист, хуудаснууд ерөнхийдөө яагаад эднэр орж ирээд байгаа, яагаад олон талын оролцоотой үнэлгээг хийх гээд байгаа юм бэ гэдгийг бол бид нар энэ олон улсын үнэлгээний арга зүйгээс суралцаад Монголд нутагшуулахаар ингэж ажиллаж байгаа юм аа. За тэгэхээр бид нар нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн суралцахыг ер нь үнэлгээ хийхэд бол одоо тодорхой юм дараалал алгоритм ажилладаг. За энэ алгоритмын аль нэг пункт дээр алдаа гарсан тохиолдолд тэр үнэлгээний үр дүн хазаагаад явчих юм асуудалтай байдаг. Тэгэхээр бидний хамгийн их одоо ойлголт одоо юу байна вэ гэхээр ерөөсөө л нэг шалгалтын материал хийгээл үнэлгээ авдаг. Тэгээд нэг үр дүнг мэдээлдэг гэсэн ийм 3 процессыг л ерөнхийдөө яриад байдаг. Тэгэхээр бид нар ер нь ямар ч үнэлгээн дээр үндэсний төвшөнд авагдж байгаа, сургууль дээр авагдж байгаа, багшийн 40 минутын хичээл дээр авагдж байгаа үнэлгээ болгон энэ процессыг бол бүгдээрээ туулах ёстой. За ер нь үнэлгээ бол зорилгоор ангилагдана. Одоо манайхаас авагдж байгаа бүх үнэлгээнүүд чинь тодорхой зорилготой.
тэр зорилгодоо нийцүүлж түүнд ямар арга хэрэгслүүд ашиглагдахын, ямар үр дүн гаргахын гэдэг энэ бүх зүйл чинь яригддаг. Тэгэхээр зорилгоороо бол хүүхдийг уралдуулж, жагсааж, эрэмблэх зорилготой хийж байгаа үнэлгээ юм уу? Эсвэл стандарт биелэлтийг хангах ийм одоо үнэлгээ юм уу гэдгээрээ одоо нэгсэндээ ангилагдана. Тэгэхээр манай эсэлтийн шалгалт бол уралдаан шалгалт. За энэ одоо анги дэвших улсын шалгалт бол стандарт шалгалтууд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол зорилгоос хамаараа ялгагддаг. Тэрэндээ тааруулаад тэн дотор орж байгаа тэр шалгалтын материал чинь ялгаатай хийгддэг гэдгийг та бүхэн маань ойлгох. За тэгэхээр бүх үнэлгээнд дээр бол тэр эхний 3 атгам хийгдээд за энэ хугацаанд тааруулж үнэлгээний арга хэрэгсэл буюу тэр даалгавар, асуулга, чеклист, хуудаснууд одоо рубрикууд боловсруулагдаж гардгаа гэж ингэж ойлгож байна. За тэгээд үнэлгээ хийгсний дараа бол түүний дараах энэ одоо датаны цэвэрлэгээ энэ бүх зүйлүүдийг бол одоо оноожуулалт гэдэг зүйлийг одоо маш сайн бид нар ойлгох юм зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл одоо жишээ нь сая Монгол хэл бичгийн шалгалтын дээр 90 мянган орчим шалгуулагч ороход дөнгөж шалгалтаа өгж гарч ирснийхаа дараагаас л оноо нь хизээ гарах юм бэ? Оноо нь хизээ гарах юм бэ? Тэр үл яаж нөхөр энэний цааталт нь энэ ерөөсөө датаны одоо засалт гэж юм байдаг. Тэр тодорхой хугацаа авдаг. Тэгээ одоо тэгээд датаг одоо цэвэрлэх, хянах, нягтлах ийм процессыг байдаг гэдгийг ер нь бид нар бүх төвшөнд ойлгох ийм зайлшгүй шаардлага байгааг одоо хэлмээр байгаа. За олон улсын үнэлгээнүүд гэдэг ингээд аваад үзэхээр одоо TOEFL, TOEIC, IELTS, SAT-ийн үнэлгээнүүдийг одоо хүүхдүүд бол нэлээд өгдөг болсон байна. Энэ бол тодорхой нэлээд хугацаа шаардны дараагаар үр дүнгээ мэдээлдэг ийм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо манайхыг болохоор дотооддоо болохоор маш хурдтай мэдээлэх, гадаадын үнэлгээний үр дүнг хүлээдэг ийм байж болохгүй. Тэгэхээр бүх үнэлгээ л ер нь тодорхой хугацааг энэний дараа авагдсныхаа дараа шаардна гэж ингэж ойлгож байна. За эсэлтийн шалгалт энтрийг бол бид нар нөгөө шууд засалтын шилэн технологи гэж нөгөө 24 цагийн дотор нь энэ мэдээлсээр хагаад ер нь маш хурдан үнэлгээний үр дүн гарах ёстой юм байна гэдэг энэ ойлголт бол ер нь багш, сурагч, эцэг эхчүүд бол толгоонд нь суужээ гэж ингэж хэлдэг. За одоо ингээд гараад ирэхээр саяны одоо бүх үнэлгээнүүд чинь блюпринт гэдэг юмд ерөөсөө л хязгаарлагдана. Энийг мэдж байгаа нөхцөлд бол энэ үнэлгээ ямар зорилготой явагдахын, ямар даалгавруудыг ажиллахын, хугацаа юм нь яаж явагдахын гэдэг хүндрэллийн төвшин энэ гэх мэт бүх зүйлүүд тодорхой болно. За манайх бол бүх шалгалтын дээр хураангуй блюпринтийг л тавиадах. За энэ бол зүгээр нэг Excel-ийн хүснэгтийн тоо бүгэлсэн гэж ерөөсөө ойлгож болохгүй. Энэ дээр энэ шалгалт хүнд ирэх юм уу, хөнгөн ирэх юм уу гэдэг бүх мэдээлэл чинь энэ дээр байгаа. Аль агуулгаас хэр хэмжээний даалгавар шалгалтын материал дээр жин дарж орж ирэх юм бэ гэдэг зүйлийг бол энэ блюпринтийг хараад уншиж чадна гэсэн. За одоо хураангуй элсдийн шалгалт энэ төр бол дандаа хураангуй блюпринтээ нээлттэй тавьж байгаа. За дэлгэрэнгүй блюпринтийг одоо манайхаас ингээд хураангуйг тавихаар шаардаад эхэлдэг. Энэ бол одоо яг сэдв материал хийж байгаа улсуудад одоо өгдөг тийм одоо зүйл байдаг. Одоо жишээ нь тоолол гэдэг энэ бүлэг сэдвийн аль дид сэдвээс нь сэргээн санах буюу эхний хөнгөн төвшний нэг даалгавар орох юм бэ гэдгийг бүр наривчилж гаргаж өгсөн ийм дэлгэрэнгүй блюпринт байж байгаа гэсэн. За тэгэхээр энэ блюпринтээр бид нар ямар зорилготой үнэлгээ авах гэж байгаа юм бэ гэдгээс хамааруулаад аль нэг тийш нь шилжүүлж тохируулах хийдэг. Тэрийг одоо бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Шалгалтын зорилгоос хамааруулаад даалгаврын одоо тооны тархалт хаашаа байх юм бэ гэдэг энэ. За тэгэхээр элсэлтийн шалгалтын дээр тэр сонгоны агуулга энэ төргээл хэл ам хийгээд байгаа чинь тэр бол уралдуулах гэж байгаа учраас ямар нэгэн байдлаар хүүхдийн чадвар чансааг сорих байгаа учраас тийм агуулга орж ирнэ гэсэн үг. За тэгэхээр одоо анги дэвших шалгалт юм уу улсын шалгалтын дээр л бид нар яг л энэ нормал буюу голын тархалттайгаар блюпринт гэдэг юм хийж өгдөг. Хэрвээ бид нар зарим нэг сургуулиуд хүсэл тавиад бид нар нэг ийм нэг сорилго хийх гэсэн юм аа бид нар бол хүүхдүүдэд нэг урам зориг өгч байгаа маа гэх юм л бид нар ийм одоо тархалттайгаар шалгалтын материал хийгдэг гэсэн үг. Хэрвээ одоо энэ олимпиад уралдаан тэмцээн за ийм уралдуулах одоо энэ гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг чинь бас л нэг талаараа уралдуулж бас л арай илүү төрөөнд явж байгаа улсууд нь урамшуул аавна гэдэг зарчим үйлчилж байгаа учраас жоохон тэр зүйл бас яригдана гэсэн. Тэгэхээр бид нар энэ шалгалтын зорилгоос хамааруулаад тэр дэвтэрлэлт ямар хийгдгийг гэдгийг энэ блюпринтээр энэ даалгаврынхаа одоо нэгсэндээ тоогоор аль нэг тийш нь жоохон шилжүүлээд ингээ явцдаг гэсэн. Энийг одоо нэгсэндээ үнэлгээнд жоохон уул суурьтай шинжилгээ ухаанчлаар хандж байгаа гэж ингэж ойлгож болно гэсэн. За одоо бол биднэрт нэг ийм зүйл яригдана. Одоо
Нэг бол амьдралд бол нэг бол шалгалтанд бол. Манайх бол шалгалт руу бас хит их туйлширч байна. Ер нь бол одоо бүх багш нар ингээл одоо Ешийн ахлах ангийн хөтөлбөр ерөөсөө л эсэлтийн шалгалт болчлоо шүү дээ. Ешийн материалууд одоо ерөөсөө хэвлүүлэл хийлгээл байж идэг. Дандаа ингээл сорилго тестүүдийг авч идэг. За одоо гүйцэтгэл орж ирсэнтэй холбоотой ерөөсөө л гүйцэтгэлийн материал байна уу? Материалын дагуу одоо ерөөсөө л ингээл тэрийг л ажилуулад бай гэдэг. Тэгэхээр бид нар энэ энийг бол 50-50% авч өгнө. Өндөр хөгжилтэй орнууд бол эхнийх нь ярьдаг юм байна лээ. За Финлянд тэр улсууд бол ер нь бид нар бол хүүхдүүдэд амьдралд бэлднэ. Шаардлагатай тохиолдол гарах юм бол бид нар сорьчно гэж үзнэ. Тэргээрээ бид нар стандартын биелэл хэр явж байгаа юм бэ гэдэг энэ зүйлийг ярьдаг. Тэгэхээр тийм өндөр хөгжилтэй улсуудад яаж яах вэ гэхээр нэгдүгээрт багш нартаа итгэж байгаа, хоёрдугаарт нь суралцж байгаа суралцагч нартаа итгэж байгаа ийм газар бол энийг ярьж болж байна ерөөсөө. Манай дээр бол бас хүний хөгжлийн төвшин арай энэ төвшин рүү очиагүй байна. Бид нар багш нартаа 100% итгээд сурагч нартаа 100% итгэхэд бид нар магадгүй нэг 5 жилийн дараа бүр юучгүйч болцсон байхаар ийм төвшөнд одоогор байна. Тэгэхээр бид нар одоо яах вэ гэхээр ер нь бол бид нар амьдралдаач бэлдэн шалгалтандаа бэлдэн гэдэг энэ хоёр зарчмыг хоёулангийн авч явна. Шалгалт гэдгийг ерөөсөө одоо маш том айдас одоо маш том дарамт гэдэг ийм байдлаар одоо бас хүлээж авч байгаа зүйл одоо яг нэгжтэр бол бас байгаад байна. Тэгэхээр одоо энэ өндөр хөгжиж байгаа тэр Финлянд өндөр хөгжилтэй гэж яриад байдаг одоо Финлянд, Сингапур энэ төр бол ерөөсөө хүн ер нь бүгд онгоц бүтээгч болох шаардлагагүй шүү дээ. Тэгэх юм бол хэн бидний автобусыг барих юм бэ гэдэг энэ зарчим дээр тулгуурлаж явдаг. Тэгэхээр хүүхдээ маш сайн ингээд суралцчих явд нь онцлоод за энэ хүүхэд бол мэрэгжлийн боловсрол руу явах юм байна. Энэ хүүхэд бол цаашаа ихтэйд рүү болох юм байна гэдгийг одоо явцын үнэлгээгээ маш сайн хийгээд ингээд аваа явцдаг ийм системүүд бол тэнд байна. Тэгэхээр бид нар гаднад одоо ерөөсөө хүүхдээ үнэлдэг юм байна. Манайхал үнэлээд байна энэ төр гэдэг юм бол одоо тэр айхтар барьцаж явах нь бол бас тийм ээ. Бид нар юугаараа ямар улстай харьцуулагдаж явах юм, юугаараа харьцуулагдахгүй байх юм бэ гэдгийг бол одоо ярьж явах ийм цаг болсон гэж хэлэх гээд байгаа. Одоо PISA үнэлгээ гараад ирлээ. Танахтай нийгэм эдийн засгийн үзүүлэлт нь аль улс ойролцоо байна? Тэрнтэй л үр дүнгээ харьцуулж хар гэж байгаа байхгүй. Тэрнээс биш бид нарыг шууд Японтой харьцуул, Солонгостой харьцуул гэдэг байдлаар харьцуулагддаг. Тийм учраас бид нартай хамгийн ойрхон байдаг одоо жишээ нь одоо Камбож ч үлээ одоо тиймэрхүү улсуудтай энэ төр харьцуулаад үр дүнгээ тэр улсуудаас бид нар тийм хуваар илүү байна гэдэг ийм дүгнэлтүүдийг л гаргаад явж идэг. За одоо хэдүүлээ нэг ийм асуудал яригдана. Ерөөсөө бидний нүүр царай дүр төрх хаана байна вэ гэхээр ерөөсөө сошиал платформ дээр байна. Тэгэхээр би сая гарч ирэхээс өмнө зүгээр ингээд ерөнхий нэг ямар шоу байна уу гэдэг ингээд Монголын сайхан багш нар олон ийм сайхан группүүд байдаг болчих багш нар байдаг. Тэн дээр асуудлуудаа хилэлцчээдэг. Тэндээ асуудлуудаа гаргаж ирээд тэрийг хүчтэй болгоод бүгдээрээ нийлээд хүчтэй болгочдөг. Хүчтэй болохгүй бол бүгдийн тэнд доор нь ингээд устгацдаг. За одоо нөгөө нэг бидний саяны гүйцэтгэл ингээд яригадаад өнгөрсөн 7 хоногоос хойш бид нар тасралтгүй сургалтуудыг хийгээд ингээд явж байгаа. Сургуулийн өмнөх боловсрал дээр одоо ингээд орон нутаг, нийслэл гэл ингээд одоо тэгэл комиссар ажиллах улсуудын сургалтууд. За ингээд хийгдээд эхлэнгүүт нөгөө 100 ярианууд ч одоо ингээд группүүд рүү сэвэгдэл эхэлж байна л да. За нөгөө гүйцэтгэл чинь явагдах нэ. За бид нарыг үстэй баллах юм биш үү? Эн чинь журам юм нь өөрчлөгдсөн юм шиг байна. Сургууль үнэлнэ гэж байна. Тэд нар одоо бид нарыг үнэлнэ гэж юу байдг юм бэ гэдэг өнгө асуу чинь тэн дээр яваад эхэлж. За энэ өмнө нь яаж яасан бэхээр хөндлөнгөөс бид нарыг мэдэж бүүт үнэлнэ гэж юу байдг юм бэ гэдэг энэ өнгө асуул явдаг байсан. Бид нарыг одоо шууд нэг өдөр ирээл одоо бүтэн жилийн ажлын маань сургууль менежер маань л мэдэн ш, нийгмийн ажилтал мэдэн штэ, манай захирлал мэдэн штэ гэдэг байсан нөхдөө чинь одоо эргэж гин сургуульд нь тэрийг нь өгөөд эхлэнгүүт за одоо та зүгээр л юу байвал энэ балаа завхаарсан. Одоо энэ чинь багш нар очиж байгаа шүү дээ. Гэхдээ магадгүй энэ трол морол юмнууд нь байдгийг би бас мэдэхгүй. Гэхдээ тэр багш нарын юун дээр бол ингээ явж. Зөөр ингээл өнгө айсуудын. Тэгэл хамгийн гол нь ингээл дандаа одоо сайд дарга нарыг ингээл меншнтэж ингэж юу яаждаг. Энэ нэг балаа юм аа болоо чи. Одоо энэ нэг сонгуульч одоо зүгээр жишээ багш нарыг үнэлэх үнэлгээний баг гэж байгуулагдах юм байна. Энэ хаашаа хуучин байгуулагддаггүй явдаг байсан юм сургуулиуд. Одоо ерөөсө журам хэрэгжихгүй байгаа байдал одоо ийм өнгө аястай тий. Өөрөө ажиллаа хийдгүй өрөөлийг үнэлнэ гэж байх уу одоо мэдгүй одоо та хэдийг хэлээд байгаа юм уу манусыгаа хэлээд байгаа юм уу тий. Би яг ганц нэг онцлох одоо яг л өөрсдөө болон пракц бага хамгаалсан үнэлгээ болно доо.
Одоо ингээл эхэлж байгаа байхгүй. Энэ ч одоо бид нар бол ер нь сошиал дэх мэдрэг болчлоо шүү дээ. Тийм ээ одоо яг хаашаа явах нь вэ? Одоо энэ ингээд за одоо манай чиг улсууд бол тэр хоёр мөнгө цөнхийн групп бол блоклуулсан байдгийг тэн дээр одоо юу гэж өгдөж байгааг бол мэдэхгүй. Энэ Монголын багш нарын сайхан багш нарын групп гэдэг энэ хувийн сургуулийн нөгөө нэг хин багш их юм шиг байгаа. Өнөр сайхан лөө тэр багш их тэнд нь байдаг учраас би нэг ингээд нэг хальтгүй үлгээр. А бид нар чи эндээс ер нь яаж гэнэ үү, ээж гэнэ үү гэдэг бүх юмнуудаа ингээд хараа явж. За тэгтээ сошиал дээр бид нэр айхтар нэгт өгнөлт хийгээд ингэчлээ гэдэг юм байхгүй. За иймэрхүү зүйл ороод ирлээ. Тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр одоо жишээ нь одоо эднэр чи одоо явж эхэлнэ. Гүйцэтгэлийн үнэлгээ явлаа. Бүх янагч багш нартаа миний ардын сэтгэл цагаан дуунуудыг зориулъя. Одоо эн чинь нөгөө нэг ирж хөндлөнгөөр ажиллаж байгаа багшийг чи ч гэсэн багш үсттэй гэдээ ингэж хахад эхэлж байгаа байхгүй. Чи адилхан баг цалинтай үжи чи юунд нь чанга хянаад байгаа. Нөгөө хяналтыг сулруулж тэр хяналт суларснаасаа болоод бид нар одоо тэн дээр хариуцлага юу яаж байхгүй энэ үнэлгээ чи худлаа явуулдаг. Сургууль дээр ерөөсөө эн чинь те миний ардын сэтгэл цагааныг сонсцсон нөхдүүд уяраад байна. Хяналт явж чадахгүй байна. Тэрнээсээ болоод одоо жишээ нь тэн дээр ингээл улсын шалгалтын блюпринт гэж тавихад доотлолт нь багш орж ирж мэдээллийн технологи алга байна. Би ч одоо гэнт сандарж байгаа шүү дээ. Нэрээ мэдээлэл технологиор улсын шалгалт авдаг болсон юм биш үү? Ерөөсөө тэр багш улсын шалгалт ямар хичээлүүдээр өгөгдгийг яадаг ерөөсөө тийм ойл. Тэгэхээр би юу гэж яагаад энийг ингэж яриад байна вэ гэхээр ерөөсөө бид нар яг ийм багш нар байгаа нөхцөлд энэ дээр удирдлагууд бид нар яаж нэгдсэн нэг голдрол руу ингэж ер нь чиглүүлж авч явж явах вэ гэдэг дээр одоо нэг тал руугаа явах ийм зайлшгүй шаардлага байгаа гэж л. За одоо энэ одоо үнэлгээний энэ багийн нэрсийг одоо цаанаас нь бид нарыг хийж өг гэж төврээр хийж өгвөл зүгээр юм шиг. За ганц нэг эерэг юмнууд явж байна. Юм болгоныг ингэж харлуулдаг болох хэрэгтэй. Энд чинь сайн юмнууд байгаа шүү. Энэ бол одоо нэг урамшуулсан траваад байгаа нэг шудраг яваад байгаа нөхдүүд байгаа. Тэр нөхдүүд бол нэг сошиалд ингэж айхтар хавтгаарж орж ирдгүүл юм байна л да. Энэ үнэлгээ чинь зөвөө би авч байгаа. Нөгөө авч чадаагүй нөхдүүд ч ингээд гомдлын юмур тайгаад угаасаа энэ тэнд очиод юм яриад тэ өргөдөл гомдлуулаад ингээд дээшээ доошоо ерөөсөн ингэж. За тэгэл за энэ дээр би яг нөгөө юу одоо энэ ингээд ажлууд чинь сургууль дээр явнаа. Баг боловсрал дээр ерөөсөө энэ хуулт гэдэг юмнууд чинь ингэж орж ирээд байгаа. Би зөвхөн ганцхныг энэ хөгжим дээр ерөөсөө энэ 2 дугаар ангийн юун дээр ингээд багш үчгээд байгаа учраас л нөгөө засж байгаа багш нар чинь засахгүй байгаа даа. Тэ энэ бол одоо ямар ч хүн харсан 2 дугаар ангийн хүүхдийн бичиг биш вэ гэж ингэж чинь. Тэгэхээр энэ сургууль дээр хуулт явагдчихжээ гэдэг ингээд нөгөө нэг зас. Нөгөө нэг нодлонгийн айхтар шууган чи энээс واخгүй. Иймэрхүү юмнуудаас бүгдийг ингээд цэнхэрэнгийн балаар одоо энэний дээдлэлт нь бол нөгөө хүүхдүүдийнх нь бичиг нь бол гачин юм байгаа шүү дээ. Ингээд нэг харандаагаар бичиж байгаа нөгөөхөө. Тэгэл талаас нь ойших ингээд цэнхэрэнгийн бад бодоод угаас ингээд зэгцтэй. Тэгээ бид нар нөгөөхийн тэнцүүлж утга нөгөө засж байгаа он чинь 80 багш 100 багш мэрэгжлийн багш нар засж байгаа шүү дээ нийслэлээс ингээд танаа сургуулийн багш нар ч энэ болохгүй байна. Ийм юм засмааргүй байна. Би бид нар ийм юм дээр сууж 20 хоног тий 14 хоног энд чинь суумааргүй байна. Ялгаа өгчөөд байгаа байхгүй. Тэгэнгүүт нь одоо нодлон чинь яг сайн болох гэж багш нарын дуудлаач багшаа таны материал дээр чи ийм гараад ирлээ. Одоо энийг яах вэ? Одоо журмаараа бол 0 чих гээд байна. Ингэнгүүт 2 мөнхийгөө дуудаад оруулаад ирчих. Ийм одоо бид нар хэцүү хүүхдэд тэрвэрсэн энэ төр хүүхэн энэ төр ингээд суугаал юм ээ. Энэ айгүй хэцүү. Одоо бид нар ерөөсөө тийм багш нар юундаа ингээд айгүй юу үсээд энэ ер нь нэг гэп үсээд бид нар нэг араатын юм шиг нөгөөдөл маань гоосоо ингээд нэг жаавас хичээгээд яваад байгаа юм шиг. Гэхдээ бид нар энийг бол сайн ялгаж салгаж явах. За тэгэхээр эндээс би ер нь юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ер нь ийм ойлголттой багш нар дээр удирдлагууд хэдүүлээ ер нь яаж ажиллаж яаж чиглүүлэх вэ гэдэг. Ерөөсөө тэднэрт юм таалагдхааргүй байна. Одоо та хийх юм бол одоо та хэдийн талаар гомдлоо мэдүүлээл дээш мэдэгдээд нөх. Манай баг тэ үнэлгээний баг нь ингэж байгуулагдсангүй инглээ тэглээ. Яагаад гэвэл үнэлгээ гэдэг чинь өөрөө дандаа хойдолтой нэг гомдол тээж идэг байхгүй юу? 100% сэтгэл ханамжтай үнэлгээ гэж юу хаач байдгүй юм лээ. Хүн хүнийг үнэлж байгаа тохиолдол. Тэгэхээр тэн дээр ямар нэгэн алдаа гаргаж олж ирээл тэрийг бариад ингээл дайраад идэх. За тэгээд үнэлгээн дээр ингээд энэ дээр сайн авлаа гингүүт одоо сүүлийн үед бол маш их улс төрж байна. 800 авах юм бол 5 саяын батламж аваачиж өгөө зургийг аваад өөрөө улсын хурлын гишүүч дунд нь зогсоо. Тэгэнгүүт тэд нар чи ямар нэгэн үнэлгээнээс алдаа олох гээд одоо ингээд үзээд байгаа. Юу н алдаа байсан байж болох. За ирсэн нөхөр нь хоцорж ирснээс болоод ингэс манай ангийг жоохон хоцорж эхлүүлснээс шалгалт нь юм болчлоо. Ерөөсөө ийм юм руу явж байгаа нэг аюулт. Тэгэхээр үнэлгээ ер нь хит нэг тийшээгээ хэвээх юм бол бүх юмаа татаж унгаадаг шүү гэдгийг хэлэх гээд байна.
ерөөсөө ингээл хийт нөгөөдүүлийн хөөргөөл нөгөөдгийг багсгаадах юм бол танай сургууль дээр хоёр юм юу өсчин одоо том юу. Тэгэл хоорондоо тэмцэлдээд эхлэн байгууллагын соёлыг чинь унгаана. Ерөөсөө нэг цэгцэнд орж ихгүй ийм нөхцөл үүс. Тэгэхээр үнэлгээг бид нэр яавал ер нь алтан дундажтай явах вэ гэдэг дээрээ л ийм зайлшгүй ярих юм шаардлагач. За хураангуй блюпринт бол ингээд тавьж байгаа шүү. Энэ ингээд манай сайтууд дээр ингээд ер нь тавигдчихна. Эннийхээ дагуу ер багш нар за энэ ер нь хүн байгаль гэдэг 5 дугаар ангиас авдахдаа нэг ийм агуулгуудаас хэдэн онооны хэдэн даалгавартай материал ирэх юм байна. За эннийхэн дагуу боловсролын газруудад бид нар чиглэлийн өгөөд дэлгэрэнгүй буюу бүр энэ дэлгэрэнгүй тавьж өгөөд дэвтрүүдийг хийлгэж байгаа. За одоо нэг алдартай гүйцэтгэлийн үнэлгээ маань. За гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой ер нь бол ингээд засгийн газрын тогтоол ингээд олон зүйл байгаа юм билээ. Гарч ирсэн юм билээ өмнө. За одоо бидний яг байгууллагын сургалтын байгууллагыг яаж үнэлэх юм бэ гэдэг бол энэ засгийн газрын энэ 25 дугаар тогтоол дээр үнэлсэлж бид нар бол хийдэг байсан өмнө. Тий. 25 дугаар тогтоол дээр тэр 6 шалгуур чинь байгаа. Байгууллагын менежмент, манлай, удирдлагын манлай, сургалтын хөтөлбөрийн хэрэгжил гэх за би тэр энэ дэлгэрэнгүй. Тэн дээр суурлаад энэ одоо тогтоолд үндэслээд сайдын 115 гэдэг энэ тушаал байсан. Тэ багш сургалтын байгууллагыг үнэлэх. За бид нар бол сая яг тэргээрээ явнаа гэдээ ингээд бүх бэлтгэлүүдэд хангаа явж байтал гинт сая засаг солигдонгууд ерөөсө гүйцэтгэлийн үнэлгээний журам дээр өөрчлөлт хийгээд сая ажлын хэсэг гаргачихж байгаа байхгүй. Тэгэл одоо бид нар чи хүлээгэл энэ одоо саяны гарсан энэ А27-г бид нар дөнгөж өчигдрэл явууллаа шүү. Сургалт мэдээлэл гэдэг яам дээрх журам нь батлагдаж гарч ирдэг. Одоо ерөөсөө ингээд тулчаад байдаг. Бид нар хойш нь болгож болдгоо. Тэгэл одоо ерөнхийдөө нэг аваад явлаа шүү дээ. Сая бол за ядаж журмынхаа дугаарыг өгчих тэгвэл А27 л гэдэг нөгөөх нь хаана байгаа юм бэ эн чинь гээл одоо хаас айгу хайгаад идэг бид нар дээр ч нөгөөх нь ирдэггүй одоо ингээл баталгаажж байгаа. Одоо ингээд сайдын хамаг дарагдана гэл ингээл тэгэхээр энэ бол одоо биднэрт аль талдаа ер нь бол айхтар ингэж тулгаж байгаа ийм нөхцөл болж байна. За нөгөө А27 маань гараад ирлээ. За энэ дээр бол сайхан яг ихний юмнууд байна. За одоо нэг зүйл байна. Журмыг багш албан хаагчдад таниулах, байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх дүгнэх үйл ажиллагааг чанартай зохион байгуулахыг гээд та хэдийг тавьсан байгаа. Маниус ч байна. Нөгөө нийслэлийн боловсролын газар. Тэгэхээр одоо бол бид нар яажсан бэ гэхээр өмнө нь бол одоо ингээд ерөөсөө л бүүтээс л юм яана. Алдаагаар бол ерөөсөө бүүт дээр авчирч ингэж тохоол ерөөсөө ингээд болдгоос. Одоо тэгэхээр бид нар бол энийг одоо барина. Одоо бид нар одоо нэг 4 жил бол галтай ноцолдож бас үзлээ. Одоо бол жоохон ингээд нэгж дээрээ бас зарим асуудлаа шийдээ гэдэг энэ юм руу л явна. Хэрвээ ерөнхий захирал цэцэрлэгийн эрхлэгчдэр сургууль дээрх асуудал гарах юм бол бид нар бол одоо өөрсдөөсөө бас нэг жоохон зайлуулах гэж надтай адилхан үүрэгтэй улсууд тэнд бас байгаа штэ тийшээ нэг жоохон хариуцлага яриач гэдэг ийм зүйл ярих гэж. За энэ бол тэгтээ айц хүйц биш шүү энэ. За одоо нөгөө санал асуулга. Нөгөө багш нартай ч ингээл уулзаад сая ажлын хэсэг тэгэл нэг онлайнаар энэ төр санал асуулга. Ерөөсө тэднэрээс гарч ирсэн юм чи энэ ихгүй юу? Багшийн болон байгууллагын үнэлгээг нэгтгэг яа. Ерөөсө байгууллагын л таад үнэлчих тэгэл багш магшаа бол дотроо бид нар хуучин нэг үр дүн гүйцэтгэлийн нэг юу байсан шүү дээ тийм ээ. Тэргээрээ явчнаа гэд ингээд байгаа байхгүй. Одоо сөв дээр тэгж гарч ирэл одоо ЕБС дээрээ ч гэсэн ингээл тэгэнгүүт за энэ хоёрыг нэгтгэх яг ч. Багш нар чинь энийг нэгтгэх сонирхолтой байна шүү дээ. Тус нь битгий яв. Та битгий багш нарын үнэлгээ гэж яа. Өөрсдөө хүсэж байгаа юм чинь та сургалтын байгууллагын үнэлээд өгч. Тэгэнгүүт бид нар сургалтын байгууллагын үнэлгээ гэдэг юм хийгээд за гэхдээ та яг сургууль болгон ингээд өөрсдөө гэх юм бол ялгаа өснө тэн дээр аргачлалтыг гаргаж өг гэд бид нар лөө ингээд чиглэл өгчөж байгаа байхгүй. За тэгэхээр хуучин журмаараа бол ерөөсөө явахгүй. Энэ бол тааламжгүй байгаа юм байна гэдэг улс цэцэрлэг юу хоёр төр хоёулын дээр гараад ирчих. За тэгээд ингээд сургуулиуд цэцэрлэгүүдээр багш нартай уулзаа явж байгаа нэг ерөөсөө ийм л зүйл ажиглагдах юм. Ерөөсөө бүх юм ингээд хөндлөнгөөс та адил ирээд аваад байна. Одоо бидний авж байгаа чинь юм бол ерөөсөө хөндлөнгийн тэр сорилт шалгалтал байгаа шүү дээ. 45 онооны тэр шалгалтал. Бусдын нь бол тэгэл захирал нь, менежер нь, хамт олон нь, эцэг гэх нь л үнэлж. Тэгэнгүүт та тэрийг үнэлээд байна гэдэг ийм их өнгө аястай байдаг юм л. Бид нар бол платформ за тэгээ нэг асуулгуудын энэ төр тавиад өгч байгаа болохоор тэгээ бид нартэй наагаад байдаг юм шиг. За ингээд эхлэнгүүт одоо нөгөө багшийн үнэлгээ чинь сургалтын байгууллагын үнэлгээ яаж явагдах юм бэ гэдэг асуудлыг бид нар төлхөө яриад эхэлсэн гэсэн үг.
За нөгөө нэг засгийн газрын тогтоол 25 дугаар тогтоол дээр чинь энэ 6 шалгуур байгаа. Сургалтын байгууллагыг бол энэ 6 шалгуураар л үнэлнэ шүү. Тэ? Байгууллагын менежмент, удирдлагын манлайл, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн, хүүхдийн хөгжил хамгаалал, хүний нөөцийн бодлого, багш ажилтны тасралтгүй хөгжил, сургалтын орчин бүрдүүлэлт, эцэг эхийн оролцоотой холбоот. За ингэж байгаа. Өмнө нь бид нар яадаг байсан бэ гэхээр багшийн үнэлгээнүүдийг аваад энэ эднэрийг шууд тэндээс нь тооцчдаг гэсэн бохоггүй. Тэгэл бусад нэг нэмэлт боловсролын газраас нь ч юм уу энэ сургуулийн удирдлага ерөнхийдөө ямар хөө энэ төр гэдэг тийм нэг нэмэлт асуулгуудыг асуугаад тэднэр дээрээ суурилж хагаад энэ байгууллагын үр дүн ингээд тооцчдаг юм биш. Тэгэхээр одоо бид нар яасан бэ гэхээр нөгөө багшийн үнэлгээг нь бид нар хийхээ болчоор чинь энэ гурвыг юунаас нөхөх вэ гэдэг асуудал. Тэгэнгүүт ер нь бол багш нартай санал солилцоод явж байгаад ерөөсөө энэ үнэлгээг бол ер нь хөндлөнгөөс хийх нь зөв шүү гэдэг ийм зүйл бол их давмгай байдаг юм л. Ер нь энэ сорилыг бол авах ёстой, гэхдээ шударга авах ёстой гэдэг ийм. За ингээд эхлэнгүүт энэ дээр 6 шалгуур энэ бол бид нар байлгая. Би энэ чинь хойноо ингээд зөндөө үзүүлэлт 16 үзүүлэлт. За энийг бол ер нь ойролцоо болгоё. 4 үзүүлэлттэй. За энэ дээр бол хүүхдийн хөгжил хамгаалал бол цэцэрлэг дээр нэлээд яригддаг юм чинь энэ дээр нэрээ олон үзүүлэлт оруулчих. За EBS дээр бол нэг үзүүлэлгээд за ингээд аргачлалыг гаргаад ирчих. За тэгээд бид нар сургалтын байгууллагыг үнэлж байгаа учраас баг бүлэг дээр нь л ахлах бэлтгэл бүлгээс цэцэрлэгээс одоо сорил авчих. За энэ EBS дээр бол 3-аас 12. Тэгэхээр 1-2-ын багш яах вэ гэж ингээд асуудал үүсээд л. За 3-аас 12 дээр сорил шалгалтын үр дүн энийг авчиад энэний үр дүнг нөгөө багшийн үнэлгээний тэр сургалтын ахиц амжилт гэдэг дээр шууд тооцсон шүү гэдэг ингээд биднэрт бол чиглэл нь ирсэн. За энэ сургуульд суурлаад ер нь энэ багшаа үнэлнэ гэдэг ийм чиглэл гарч. За одоо ингээд эхлэнгүүт одоо өчтөр одоо бас яам дээр дуудагдаад яамны хурал болсон яасан бэ гэсэн чинь ерөөсөө сургууль дээр чинь одоо болохоо байчлаа. Яаваа гэсэн чинь нөгөө захирлууд менежерүүд чинь одоо ийм юм шалгана гэсэн чинь бүгдээрнгээс нь тайлан тавиулаад юун суулгаад ингээд эхэлж байгаа юм байна. Тэгээ багш нар ч гомдол мэдүүлээд ингээд яамар одоо биднээс бичиг цаас тайлан юмнууд нэхэд унлаа гэд. Тэгэнгүүтээ бид нар чи их айхтар юу яадаг юм ш. Одоо ингээд засгийн газар чинь бол одоо тайлан хинч бичихгүй гэсэн ийм байдал энэ газар дээр ерөөсөө энэ биднээс чинь нэхэд иштэй гэл ингээд нөгөө аав ээжтэй нэг хов зөөдөг хөвгт үжигэл байдаг юм ээ. Ингээд байна ерөөсөө. Тэгэхээр та яагаад энэ дээр одоо тайлан юмнууд нэхүүлэх гээд байгаа юм бэ? За бид нар тий. За одоо тэгээд эхэлж байгаа. За тэгэнгүүт одоо яах вэ гэхээр бид нар ч бас бид нар бол нотлохоон суурилнаа гэдэг ингээд юу ясaan тийм чиглэл юмнуудыг бол өгчөж байгаамаа. Тэр нотлохоо ч тэгээ одоо цугладаг юм уу гэдэг байхгүй. Яагаад үнэлгээ болохоор л нотлохоон цуглагддаг юм уу? Тэр чинь одоо менежер юун дээр жилийн ингээд туршдаа байж идэг юм уу? Тэ нэг олимпиадад өвөл орсон нөхрийн сертификат юм тэр тухайн үедээ байж тэрийг та одоо нэхүүлээд байгаа юм уу гэдэг ингээд байгаа байхгүй. Бид нар бол тийм байхгүй. Одоо наад менежер дээр тэр багш болгоны төлөвлөгөө байдаг бах. Тэгээд тэрнийг харж байгаа л энийг үнэлэрэл гэдэг л чиглэл өгж байгаа шүү дээ. Тэрнээс ч бид нар одоо юм аваад тэр хевлээ тэр гэдэг байдлаар ийм чиглэл бол бид нар өгөөгүй шүү гэдэг энэ зүйлийг ярьж. Ааха. Тэр үл байх ёстой зөвлөд шүү дээ тийм ээ. Наацах юм. Нөгөө сууж байгаа хамраас оршин нөхөр гэсэн байна гэдэг. Одоо нөгөө зайн бидний сууж байгаа мөчг намайг ингээд лаж байгаа юм уу? Одоо тэрийг харуулаад багшаа та тийм. Тэгэхээр одоо ингэж ойлгоно. Тийм хардлагыг үүсгэхгүй тулд тийм ээ. Ерөнхийдөө одоо үүснэ уус манус дээр ч гэсэн байнгын хардлага ингээл яадаг шүү. Тэгвэл би хардагдж байгаа чи хардагдаж гэж болохгүй шүү. Тэ? Ийм зарчим бол бид нар хаанч болохгүй. Бид нар тэгтээ авах дааж гарах юмнуудаа бүгдийн даагаал гарна. Та нар ч гэсэн тодорхой үүрэгтэй оролцооч л гэдэг ийм л зарчмаар явж байгаа шүү. Тийм. Босоо таатыг өмнө ч гэсэн ингээл хардаал манай сургуулийн захирал намайг яаж үнэлчиж үнэлгээгээ хармаар байна гэдээ одоо манайхаар ингээл тасралтгүй эргэлдээл хийж идэг ш. Би одоо очиж заргалдан ч гэж яах шиг тий. Юу хэцүү. Энд чи айгүй хэцүү байхгүй. Бид нар тэгээд үр дүнг нээлттэй. За хардагдахгүй.
Бид нар бол одоо энэ багш нарынхаа ажлыг мэдчил таарна шүү дээ. Энэ багшнууд бол яг ийм ажиллаа хийдэг ийм ийм өнцгөөс ярьж болохгүй. Би тэгээ одоо тэр аргачлал чинь одоо ингээд танилцсан. Одоо тэр өмнөх бүх сургалтын дээр хэлжсэн. За багшийг үнэлэх аргачлалыг нь л бид нар хийгээд ингээд өгөө. Тэ одоо бол та сургалтын байгууллага гэдэг яг энэ хөндлөнгөөс манаагаас явж байгаа үнэлгээг энэ хугацаанд нь хийгээд ямар ч гэсэн дуусгаатхаа. Тэ гэдэг. Одоо би тэр багшийн тэр төлөвлөгөө энэ төр гэдэг юмыг надад тэр хамаагүй ш. Та ямар нотлох баримт нэхэх гээд байгаа гэдэг байдлаар хандаж болох. Та сургууль багш нар ч өөрөө бид нар сургууль дээр л үнэлүүлмээр байна гэж байгаа. А бид нар тэгтээ тэн дээр чиглэл өгнө. Ер нь энэ багшийн ялгаатай юу гэдэг дээр нь ийм рубрикээр. Тэгтээ бид нарыг бол ингэж байна. За 8 үзвэл тэр энэ журам дээр гарцсан байна лээ. Тэгэхээр бид нар тэрнийхэн дагуу аргачлалыг хийж өгнө гэсэн үг. Энэний цаана та нэг одоо чеклист ингээд юмнууд өгөх нь шүү дээ, рубрикууд. За ингэсэн бол та 5 оноо өгөрөө, ингэсэн бол 3 онооны аргачлал. За ингээ явчин тий. За тэрлэг одоо орноо хэдүүлээ. Аргачлал тодорхой биш байх юм бол харилцан адилгүй болчих шүү дээ. Нэг сургуулийнх нь өндөр гарч ирэл, нэг нь доош. За одоо би одоо энэ сургалт дуусаад хэдэн улсууд аваад ингээд ямар ч үсэн гаргах чинь. Тэгээд дуусгаад өгнө. Хугацааны үед ингээд байгаа. Бид нар бол яасан бэ гэхээр байгууллагын үнэлгээг бол бид нар энэ хичээлийн жилд нь багтаагаад дуусгачихъя. За багшийн үнэлгээг юу яадаг юм байна? Урамшууллын намар 9, 10, 11 гэдээ баг 11 сард өгдөг юм шиг байлаа шүү дээ, тийм ээ? Тийм үү? Би бол тэгж ойлгосон. Нэг сар болгон бодоод улиралд нэг өгдөг юм уу те. Тэгэхээр 9 сард багш нарынхаа үнэлгээг эсвэл сургууль нь бие дагаад хийчих болохгүй юу гэсэн наан шахаж дуусгах гэсэн ийм чиглэл өгöd баг. Тэгэнгүүт биднэрт болохоор за сөөпөл 6 сарын нэгэнхэд одоо бид нар дуусгахаас өөр байгаа байхгүй. Тэгэхээр одоо ЕБС-г бол бид нар 6 сарын 10 гэхэд одоо бүх энэ шалгалтын үр дүн юмнуудыг гаргаж өгөөд сургуульд нь ингэж гаргаж өгөө гэдгээр ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар одоо 19-нд бичгийн шалгалт дууслаа, тэрнээс хойш нь шууд засалт руугаа оруулна. Бага боловсролын одоо яг 1-2 хасагдсан ч гэсэн 200 орчим мянган материал байгаа. Тэрийг бид нар ерөн 6 сарын 10 гэхэд бүх одоо дата цэвэрлээд ингээд сургуульд нь ерөнхийдөө өгнө. Одоо яг ингээд сөв дээр нэг зүйл одоо ингээд харагдаж байна. Ерөөсөө ингээд нэг 6 сар нэг мэдээлэл баталгаажуулах юм дээр багш нар асар их алдаа гарч байна. Тэрнээсээ болоод үнэлгээний гадна талд үлдчихэв. Санамсралгүй ч гэдэг юм уу, санаатай ч гэдэг юм уу, тэр би 6 сар хүртэл л ажиллаж байгаа гэд нийгэм чеклэг тэр өгшө хасагдчихж байгаа байхгүй юу? Энэ 6 сар нөгөө журмаараа 6 сар нь хүрээгүй юм байна гэд систем өөрөө шууд хасчихж байгаа. Тэгэнгүүт л одоо ингээд төвөр гарч ирэхгүй байна, миний нэр болохгүй. Нөгөөхөө систем рүүгээ ороод ингээд шалгаад үзэхээр ерөөсөө нөгөөхийг л чеклсэн байхгүй. Тэгэл та болохгүй байна гэхээр одоо нэмээд өгөөч, нэмүүлмээр байна. Одоо ерөөсөө тийм юу байхгүй ш. ЕБС дээр ч гэсэн ийм асуудал гарна. Тэр болгон дээр бид нар ямар нэгэн байдлаар нэмж өгжүүл ерөөсөө чадахгүй ш. Тэрийг анхааруулад ингээд хэлье. За одоо энэ саяны 6 шалгуур дээр чинь субъект ямар субъектууд та эдийн талаар санал өгөх юм бэ гэдэг ийм асуудал үүснэ. За нэгдүгээрт нь бол боловсролын газар хилцээний дарга нар. За тэгээд хилцээ мэргэжилтэнгээс. За орон нутаг бол газрын одоо нэг юу хариуцсан гэдэг. Одоо яг энэ сургалт арга зүйгөө хариуцсан хилцээний дарга нь. Тэд нар одоо энэ удирдлагын манлайлалтай холбоотой ч юм уу энэ сургуультай талаар санал асуулга, чеклист хуудас янз бүрийн зөвлөлүүд дээр мэдээлэл баталгаажуулж өгнө. За багш хамт олон. За эцэг их асран хамгаалагч, суралцагч. За энэ орчин хариуцсан боловсролын газрын мэргэжилтэнгүүд, хоол үйлдвэрлэл болон бусад. За захирлын өөрийн үнэлгээний асуулга явна. За үнэлгээний баг. За эдгээр бол ерөнхийдөө нийлж байгаа саяны 6 шалгуурын үзүүлэлтүүдийг дүүргэн гэсэн үг. За гол зүйл бол ерөнхийдөө гал ачаал бол энэ дээр л явна. Үнэлгээний баг дээр. Та энэ багийг байгуулна гэсэн үг. За энэ бага та бол тэр сургуулийнхаа хурд бэмийг хийгээд за тэгээд тэн дээр журман дээр ч нэг 85-аас дээш хүний санал авсан энэ төр гэсэн юм байгаа ах шүү. Тэрийг харж агаад ингээд ягараа. Тэгвэл түрүүний тэр сошиал дээр яваад байгаа юм чинь дуусахгүй ш. Манай дээр ингэж хийгдсэнгүй үнэлгээний бага зөв бүрдүүлээгүйгээд ингээд гомдол мэдүүлээд ирэх юм бол тэр үнэлгээ шууд цуцлагдана шүү дээ, тийм ээ. Журмын дагуу бага байгуулж яваагүй гэдэг үндслээрээ л ерөөсөө тэгэл
За энэ байгууллага дээрх үнэлгээ бид нар дахиж авна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Бид нар дахиж нэг шалгалтыг ч дахиж авах гэхэд их хүнд шүү дээ. Ер нь бол цахимаар авагдаад ингээл тог тасардаг тийм ээ. Тэр шалгалтыг дахиад зохион байгуулна гэхээр тухайн орон нутагт энэ төр ажиллаж байгаа хүнийг нэг хоног хойшлуулах тэр хүний томилтын зардал эхэлдэг байхгүй юу? Ер нь бол тийм ээ. Тэгэхээр энэ бол маш хариуцлагатай юм байна. За дээр нь орон нутаг нийслэлийн ингээд дүүргийн цахилгааны хязгаарлалт энэ төр бид нар тэн дээр ерөөсөө гаранти баталгаа гаргаж өгч чадахгүй шүү. За дээр нь компьютертэй холбоотой энэ анги тангимыг бэлэн байлгатай холбоотой бид нар ерөнхий шаардлага тавина өгөхөөс бусад зөвлөлдөр нь компьютер нэмж интервал өгөх тийм зөвлөл байхгүй шүү гэдгээ та хэдтэй бас энэ завшааныг ашиглаад хэлээд байна. За бүх шалгалтын минут 40 минут. За бид нар 40 минутанд багтаахал тийм шалгалтын материалуудыг хийн. За суур бүрэн дундвал цахимаараа явна. За өнгөрсөн жилийн системээр явна. За энэ жил бол нийт 23 судлагдах хүний 105 шалгалт бол цахимаар авагдана гэсэн ийм тооцоололтой байгаа. За цаасан суурьтай бол 3, 4, 5 дугаар ангийнхан маань ингэж явагдана. Хүн байгаль, хүн нийгэм. За бага боловсролын багш бол математик, монгол хэлээрээ цуг ингэж өгнө. За дүрслэх, хурлах, хөгжим гэсэн ийм одоо шалгалтуудыг өгөхөөр бид нар материалуудыг орон нутаг руу бүгдийг түгээсэн ийм байдалтай байна. За нөгөө нэг багшийн юу чинь ингээ өөрчлөгдөж байгаа. 115 дээр энэ дөрвөн шалгуур байсан. За ийм үзүүлэлт 12 үзүүлэлт. За тэгэнгүүт энэ сая сайдын 27 гэсэн тушаал дээр шалгуур үзүүлэлтийг 3 болгоод сүүлийн тэр олон нийтийн оролцоотой энэ төр чинь дээшээ нэгтгэгдсэн байгаа. Тэгэхээр дөрөв дэх шалгуур одоо нэгсэндөө энэ дотроо нэг үзүүлэлт болоод ороод ирсэн байна. За тэгэхээр энэ дээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үр дүн энэ бол шууд одоо авагдж байгаа энэ байгууллагын үнэлгээний энэ үр дүн тавигдана. За одоо тэгэнгүүт 1-2-ыг яах вэ гэдэг асуудал үүсээд эхэлж байна лээ тийм ээ. За тэр бол журман дээр тодорхой заагдсан байгаа. За суралцагчийг хөгжүүл төлөвшүүлэх үйл ажиллагааны үр дүн. За энэ дээр 3 шалгуур байна. 15 оноо нэлээ. Шууд тэрийг 5 гэж хувааж болохгүй. Эн чинь бас ингээд нөгөө жин харьцаа тооцогддог байхгүй юу? Нэг нь магадгүй 8 байгаа айгуул. Нэг нь 3 байгаа. Тэр эцэгхийн юм бол одоо айгуул 3 оноотой л байгаа. Оролцоо энэ төр гэдэг бол. Тэгэхээр нийт оноонд энэ хүний нөгөө нэг байр суурь нөгөө нэг юу мэдээллийн одоо үн цэнтэй байдал нь хэр юм бэ гэдэг дээрээ тэр онооны жин харьцаа чинь тогтоогдно. Тэгэхээс энэ 3 гуруулаа ягаал за эцэг их 5-ыг өгөх юм байна. 5 оноогоо алдах гэдэг байдлаар хандаж болохгүй. Ерөөсөө эцэг их суралцагчийн энэ оноо бол нийт онооны маш бага хувийг л дарж байгаа. 1 оноо, 2 оноо тэр гэдэг ийм бага явдаг байхгүй. Тэгэхээр тэндээс бол ямар нэгэн байдлаар оролцоог хангаж аавна. Гэхдээ нийт оноонд бол одоо тэд нар айхтар савлуулаад байдгүй гэсэн үг шүү. За тэгэхээр энийг сургууль дээр та хэд маань аавна. Тэгэхээр энэний цаатлын одоо бүх зүйлүүдийг гаргаж өгнө гэсэн үг. Одоо тэр аргачлал. За энийг бол ер нь энэ байгууллагын үнэлгээ явагдсны дараагаар хийлгье. Энэ бол сургууль дээр хийгдэх учраас гэдэг байдлаар ингээд явж байгаа. За багшийн үнэлгээнд дээр бид нар асуулга та хэдэд өгөхгүй. Асуулгаар авна гэсэн тийм аргачлал өгөхгүй. За энэ дээр бол дандаа нэг ингээд чеклист рубрикууд л өгнө. Тий. Тэгэхээр тэн дээрээ үндэслээд та хэд сургууль дээрээ үнэлгээгээ зохион байгуулна гэж ингэж ойлгож болох нь. За нөгөө багшийн үнэлгээ чинь ингээд ороод ирж байгаа. За энэ 45. За энэ 45 оноо бол өмнөх жилүүдэд бүх шалгалтан дээр хамгийн гол үзүүлэлт болж ингэж явж ирсэн. Дээш нь доош нь савлуулдаг ерөөсөө энэ дээр л оноо алдах ч юм уу тэгэлвэл тэгэл дуусаа. Ерөөсөө тэр хүн ямар нэгэн байдлаар индекс рүү орно гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энэ сургалтын хөтөлбөрийн архиц амжилт. За эдгээр бол сая ингээд хараад сургалт үйл ажиллагаанд суралцагчийн ялгаатай хэрэгцээг тооцож төлөвлөсөн, хэрэгжүүлсэн ажлын үр дүн. Дандаа энэ хараа төлөвлөгөө нэхээс илүү ер нь үр дүн нь юу байгаа юм бэ гэдэг тал руу бүгд явна. Төлөвлөгөө байна уу? Байна гэд шууд ингээд чеклээд явахгүй. Энэ төлөвлөгөөг та боловсруулад яаж хэрэгжүүлсэн, ямар үр дүн гарсан юм бэ гэдэг энэ зүйл рүү явах юм байгаа ш. За тэгэхээр эднэр дээр нь энэ үзүүлэлтийг тим ингэж хянж үзээрэй, нэгтэлж үзээрэй гэдэг ийм чиглэлүүдийг л та хэдэд ингээ гаргаад өгчнө гэсэн. Эднэр бол дандаа ийм үнэлгээний зүгээр хуудаснууд л байна. Ингээл хараад ингээд явцдаг. За энэ багш тэ нийслэлийн олимпиадад орсон юм, уралдаан тэмцээнд хэр идэвх гаргасан, тийм ээ амжилт үзүүлсэн тэр өнтер бол тодорхой л байгаа шүү дээ. Тэрэн дээрээ суйрлал явуулж. За энэ бичгийн шалгалт бол
одоо авагдах энэ шалгалтаар ингээд явагдана. За 1 2 дугаар ангийн багшийн үнэлгээ яах юм бэ? Тэр 45 оног яах юм бэ гэдэг энэ зүйл яригдчих. За тэгэхээр 1 2 дугаар ангийн багш нар ер нь энэ онцлог болон гарааны үнэлгээ тэгээд явц дунд бас ингээд хийгдэж исэн ажиглалтын тэмдэглэлүүд одоо юу байдгийг тийм ээ сургууль магадгүй хөндлөнгөөс энэ төр тодорхой ийм хяналт шалгалтууд хийсэн бол ерөөсө тэр үнэлгээн дээр нь суурилж байгаа л энэ багш нараа үнэлж. Тэгээ ер нь захирлууд менежерүүд бол багш нараа багцаа мэдж байгаа шүү дээ ер нь үл тийм ээ. За энэ багш бол ерөөсөө нэг иймэрхүү чи нэг энэ багшийн бол нэг арай доор ирэмблэгдэн шүү гэдэг юмыг бол захирал менежерүүд маань мэдж байгаа учраас энийг бол асуудалгүй хийчих واخа гэж ингэж бодоод байна. За тэгээд энэ дараагийнх нь за хэрвээ энэ үнэлгээний багийн гишүүд одоо тэр ажиллаж байгаа багийн гишүүд маань бас юмд автах гээд идэг. Багш нар тэр тэнцээ одоо дандаа сургууль дээрээсээ л яаж байгаа шүү дээ. Би бас за энэ хэрвээ хуурамчаар ямар нэгэн баримт нотлохоо бүрдүүлээд байх хүнийг байна гэд ч юм уу тийм ээ. Ингээд за тэгээд юу яах юм бол ямар нэгэн асуудал үүсээд багш нараас гомдол мэдүүлээд за эцэгчүүдээс ч юм уу гомдол мэдүүлээд ингээд эхлээд энэ хэрвээ баримтаар нотлогдох юм бол тухайн байгууллагын үнэлгээг шууд боловсролын үнэлгээний төв нойлно гэд ингээд заагдсан байна. Энийг та хэд маань анхаараарай. Энэ ороод ирдгийн шүү. Тэгээ бид нар ч нь бол тэгэл одоо за яах вэ бас нэг салбарын улсууд гэдэг байдлаар ингээд явахаар сүүлдээ өөрсдөө буруутан нь болчоод журман дээр ингээд тодорхой заасан байхад журмыг яагаад хэрэгжүүлээгүй ингээд өнгөрсөн жил бол одоо тийм асуудал үүсэж байгаа байхгүй. Шууд ийм хуулалтай багш байхад энийг тэгэл гитсэн байхад чи яах гэж хүмүүс дуудсан ингээд байгаа байхгүй. Тэгээ яаж байгаа тэр нэг амарч явах үеэр нь дуудчих. Материалын үзүүлэх 6 сарын 15 дараа шүү дээ нөгөө засалт дуусны дараа дуудчихгүй. Тэгсэн чинь ингээд асуудал үүсчих. Тэгэхээр одоо та хэд маань удирдлагууд энэ дээр л маш их анхаарна ш. Энийг бол одоо шууд нойлгээл унна. Одоо магадгүй ийм айгүй сенсацлж энийг чи юу ялж байгаа үед 1 2 хүн өдрөө айгүй зөөлөгт гаргаж ч магадгүй ш. Энийг одоо энэ өстө зангаагүй гэж байгаа учраас би одоо ингээд чөлөөтэй яаж. Хэрвээ энэ одоо ингээд асуудал үүсэл сургууль дээр нь ингээд одоо зарим сургууль энэ төр бол шалгалт нь ингээд авагдж хагаад захирал нь энэ төр аялаад энэ төр явцсан байдаг юм биш. Аялаад ингээд амраад энэ төр явцсан. Тэгээд менежертэй үгүй бас байна. Амраад тий. Өөр газар энэ төр. Тэгэхээр эн чинь бол ерөөсөө хариуцлагагүй байгааг л илэрхийлж байгаа. Нэг аргалаад ингээд болчихно үстэй. Тэр байдлаасаа болоод энэний ч нөгөө үнцийг унаад энийг бол ерөнхийдөө зогсоё гэвэл бол бас амархан шүү дээ. Энэ бол зүгээр урамшууллын систем байхгүй. Энэ үндсэн цалин малинтай нэг ингэж нийлээд энийг аваа чи үндсэн цалин дээр нэмнэ энэ гэдэг юм ерөөсөө яригдах. Энэ бол зүгээр урамшууллын тогтолцоо. Нөгөө сайн ажиллаж байгаа нөхрийг л жоохон ингэж идэвхжүүлэх гэж тэр эрчийг алдуулахгүй байх чил тэгэхгүй ингээ нөгөө яг хоёр адилхан нэг нь сайн нэг нь саар нөхөр байж адил адилхан нэг сая 800 мянган цалин өгөөл өөр нэмэгдэл байхгүй байгаадахаар нөгөө нэг жоохон санаачлагтай ажиллах гээд байгаа нөхрийн оролцоо буураад байгаа байхгүй. За адилхан штэ яшиг ишиг цус 6 цагта тараад явъя. Гараа явчих нэг жоохон суучий гэж юм ийм юм дээр л тулгуурлаж гарч ирсэн ийм юм. Энэ бол тэгэл үндсэн цалин чинь хэрвээ тэр шатлал засгийн газрын тогтоол юмараа нэмэгдээх юм бол тэрийгээ дагаад энэ урамшуул чинь нэмэгдээд байх байхгүй юу? Тийм тэгэхээр энийг бол алдаж болохгүй. Хэрвээ энийг болио барья гэд ингээ болох юм бол энэ улс чинь мөнгөгүй байгаад ерөнд ороод наран дургүй байхад энийг өгж яах гэдэг юм бол гэдэг л асуудал ирнэ ш. Тэ нөгөө цогцлтмаа сайд илэр үхэрд хөвс хөхөд дургуйсахгүй үстэй гэдэг нөгөө тийм л асуудал үүсэхгүй тэ. Тэгэхээр энэ бол ийм нарийн чухал юу шүү. Тэгэхээр энийг бол бид нэр салбараас ер нь бол алдаж болохгүй. Энэ бол төсөвд ингээд санхүүжилт юм сангийн ам дээр тавигдчихж байгаа нөхцөл зөв хийгээл авдаг л байх хэрэгтэй. Тэгээд энийг бол жоохон шудрагдуу болгоол тэгээл зөв хүндэл хүрдэг болчих юм бол эн чинь бол уулын хэрэгтэй ш. Одоо жишээ нь одоо ингээл одоо энэ мэрэгжлийн байгууллагад ажиллаж байгаа мэрэгжилтнээс илүү л эхнэрүүд нь одоо сургуульд ажиллаж байгаа эхнэрүүд нь л илүү урамшуул цалин аваад явж байгаа л байхгүй. Тэ гүйцэтгэлийн үнэлгээний урамшуул уучлаа 4 сая төгрөг авчлаа гэдэг ингээл цалингаас гадна ингэ чинь эн чинь бас л тухайн хүнд бол өнгөрсөн жил дарахны тэр нэг 2 зөвлөх өгч бас ирээл ярьж исэн сайдын өрөөнд ороод яг авж байгаа хүнд бол энэ бол айгүй дэмтэй байна. Бид хоёр бол хоёулаа багш тэгээд энэний хүчинд бол бид хоёрын бас амьдрал бас илт мэдэгдэж байна. Амралтын мөнгө авахд бид хоёр бас
нэг айхгүй одоо зуны 3 сар одоо ингээд те Солонгосын явдаа өмнө бол ажиллая гэж боддог байсан бол одоо бол тэгхгүйгээр бас эндээ амарчгаар ийм мөнгө бас авчдаг юм болсон. Гэт ингээд ярьж байгаа ийм зөвлүүд бол байгаа юм бэлээ. Тэгэхээр тухайн сургууль дээрх багшийн асуудлыг бол бас юу яах нь вэ шүү. Хүчингү тооцох. Одоо ингээ хуултууд бол айгүй их явагдана. Тэгээ хамгийн гол нь бид нар нэг мэддэхгүй байгаа юм шиг боловч энэ чинь олон талын оролцоо ороод ирэхээр шууд мэдээлээд өгөх. Манай хүүхд рүү гэдэг ингээл эцэгчүүч мэдээлээд. Манай хүүхдийг нөгөө сургууль чинь үнэлгээнд нь оруулах болж. Төөрт нь бол нэр нь байгаа юм бэлээ. Тэгсэн чинь бити хэрэгнэ. Манай хүүхд тэрнээс болоод 7 хоног хичээлдээ явахгүй гэдэг ингээд дургуйсаа сууч. Ерөөсөө л ийм л мэд. Биднэрт бол ийм мэдээлэл чинь ингээл тасралтгүй ирээл. Тэгээ бид нар яг хөө тэгээд нэг одоо айхтар очиол ингээл нэг те шүүгээл ингээд цагдаа. Бүр ингээ болохоо байцсан дээр бол очидгүй шүү дээ. Одоо би бол одоо яг шалгалт явагдаж явах үеэр ингээл нийслэлийн нэг ойрхон байдаг асуудалтай болоод байна энэ үнэлгээ гэж байгаа газар бол очиод үзэхэд асуудалтай л байдаг хөөхгүй. Утсын урааж авдаг чи хин ингээл нөгөө үнэлгээний хөндлөнгөөс ирсэн улсуудыг чамд цагдаагийн бичиг байна уу гэж захирал нь ингээд зогссон те. Үгүй ингээд оруулаа тэгээд одоо ингээд заавал мэрэгжлийн багшийг оруулж тараалгана гэдэг шүү дээ. Тэнгүүт нөгөө нөхөр нь тарааж явахдаа ингээд нөгөө дэвтрийг л харддаг юм байна л да. Тэгээл за тийм гэдэг ингээд тэгэл нөгөөхөө явуулж байгаа. Тэгээд энэ төр баригч. За ийм тохиолдол гарах юм бол тэгэл яг тухайн үедээ бол тухайн нэг багшийг л за ингээл ингэж байгаа ш. За багш та одоо бол байгууллагын асуудал яригдэн шүү. Тэгэхээр энэ дээр маш болгоомжтой андаасаа гэж ингэж хүсэж байгаа. Ёссон хувьд та хэд маань бас жоохон манлайл үзүүлээд ингээд ажилласан. За одоо тэгээд хамгийн их хүссэн зүйл бол ерөөсөө л энэ хэлсэн сургуулиас бид нар бол өөрөө л үнэлмээр байна. Өөрөө үнэлэхээр л бодтой. Хөндлөнгөөс энэ бүүт төрөл үнэлэхээр бид нарыг дандаа буруу үнэлж, бодлоо үнэлчихэд. Ерөөсөө өмнөх жилүүдийн ингээл дата гараад хахад энэ дээр ерөөсөө ойртож байгаа юм байхгүй юм бэл. Сургууль өөрөө өөрсдийгөө үнэлээл, тийм ээ? Улсын шалгалтыг аваад, анги дэвшгээ аваад, тий? Ингээл яваал. За хөндлөнгөөс чанарын үнэлгээ аваад энэ хоёрыг чинь ингээл харьцуулаад байгаа ш. За энэ юу н багцаа байна уу үгүй юу? Сургуулиуд маань 150-аад байгаа нь юу н бодтой юу? Бид нар сургуулийн 100-д өрн итгэхүү гэж бодлого урьж байгаа улсууд чинь ингээд яхад ерөөсөө энэ гэп чинь угаасаа ерөөсөө ойртохгүй байгаа тоххой. Энэ бол 15 оноос хойш ингээл одоо 25 он хүртэл. Энэ харьцаа ерөөсөө 25%-оос дээшээ гарах юм бол аль нэг үнэлгээ нь ерөөсөө худлаа. Тэр худлаа явагдаж юм гэсэн. Тэгэхээр тэрийг баг хийхгүйсэн тэр. Зүгээр одоо бид нар бол тэр нэг эцэг ихэд нэг тоо үзүүлэгчл тэр аттестатн дээр нэг нэг тоо тавьж өгөөд шүү дээ. Хуурж ингэж явснаасаа болоод яг 12 төгсөхдөө нөгөө нөхдүүд маань гомдоод эхэлж байгаа. Чи 10 жил онд сурчаад ийштэй унчихтаа яадгийн чигээл ингээл. Сургууль дээр нугасаа тэр үнийг дандаа нэг цифр 3 цифр үзүүлээд 2 цифр үзүүлээд 90 нэг үсгтэй. Ингэж явсаар гал нөгөөх нь яг нэг бодит хөндлөнгийн үнэлгээнд дээр очиод чадвар чансаагаа шалгах юм дээр ингээ унчаад. За тэгвэл одоо баримт нотлохоо тодорхой юмнуудыг харуулад ингээд үнэлэхэд бол сургууль дээрх нь гүйцэтгэлийн үнэлгээ бас жоохон гайгүй явах бах. Гэхдээ энэний нэг аюултай юм нь ерөөсөө энэ үнэлгээ төрөвчтэй холбогдчиход байгаа учраас л ийм асуудал үүсдэг. Манай чанарын үнэлгээ бусад үнэлгээнүүд бол ямар ч асуудалгүй шүү дээ. Багш нь хойноос нь хэл ам хийх, сэтгвч нь буруу байна, зөв байна гэдэг хэл ам хийгдэхгүй. Тэгээ манай дээр бол маш өндөр хяналттай ингээд авчлаа, хяналт сулруулсан багш хуулууллаа энэ гэдэг юм огт яригдахгүй. Энэ үл яаж юм вөхөр энд сайн орохоор сургууль дурамшуул. Одоо маань ч гэсэн одоо баргасалт их л байх л та нэг сургуулийн удирдлага байсан бол бас бүгдээрээ сайн үнэлэг дээр нэг яаж хийж байгаа нэг 5 төгрөг авчий тий. Тэрийг одоо ингээд сургуулийнхаа тогтчил багшийнхаа мэргэжлийн хөгжил зарцуулъя гэл ингээд явхад. Тэгвэл ер нь бол биднэрт нэг цаашид энэ хөндлөнгийн үнэлгээ өөрийн үнэлгээг зөв хийж сурах ийм зүйл рүү зайлшгүй явах хэрэгтэй. Энэ үнэлгээгээ та хийгээ сурчих юм бол нэгдсэн энэ бүүт гэдэг энэ дээдлийн юм чинь та өдөр ингээд орж ирэл өдөр тутмын асуудал руу чинь ороод байх шаардлага байхгүй. Боломжтой үнэлгээнүүдээ бол нэгж рүү нөгөх ийм зайлшгүй шаардлага байна гэж ингэж хэлэх гэдэг. За эсэлтийн шалгалтаар нэг товчгоо мэдээлэл өгөөд ингээ мэдээлэл ерөнхийдөө дуусгач. Тэгээ хэдүүлээ ярилцах зүйл. За эсэлтийн шалгалт 5 сарын 25-наас 28-нд давагдана. За энэ хугацаанд хүүхдүүд маань бэлэн болсон байх ёстой. Биологи биш математик, физик, монгол хэл 6 сарын шүү. Монгол хэл, хим энэ дөрвөн хичээл 100 минут үргэлжилнэ. Бусад хичээлүүд бол 80 минутын үргэлжлэх ийм хугацаатай авагдгийг бүгдээрээ мэдж байгаа бах. За ингээд хараа математик гэл нэг мянган бодлогоос ингээд одоо ч гэсэн сая сайд дээр энэ мянган бодлогыг ярьж захирлууд ирсэн гэсэн та хэд дотроос очсон уу? Очаагүй. За ингэсэн. Энэ хараа
Энэ бол одоо яг өмнөх сайдын үед бол энэ ингээд жишг юмнууд ингэж гаргаж тавиа. Тэгээ зарим үед бол эннээс нь аваа гэдэг иймэрхүү асуудал яриадсан бохгүй. Яг нэг бодлого ингээд тавьчих тэрнээсээ л дотроос нь авчих. Тэгэхээр энэ шалгалтын зорилгыг хангахгүй бохгүй. Энд чинь өөрөө уралдуулж жагсааж дээр гарч ирсний Мойсийн эдийн засаг санхүү авах байхгүй юу? Гэтэл бүгдээр тэнцээ гараад ирвэл яах юм бэ? Одоо хэнийг авна гэх. 10 нөхөр адилхан оноотой зогсчоод би энэ анги руу орно гэдэг байвал тэгэхээр болохгүй байхгүй эн чинь ерөөсөө бодлогын үед эн чинь болохгүй. Тэгэхээр тэр чинь одоо нэгсэндээ агсан төвшний агуулга орж иж байгаа би энэ доржоос илүү энэ хүнд юм чи би чадсан. Тийм учраас би энэ нөхрөөс төрүүлж би хуваараа сонгоно гэдэг боломжийг олгох ёстой. Тийм учраас энэ мянган бодлогыг бол жишг гэдэг байдлаар өнгөрсөн жил бол гаргасан. За энэ мянган бодлого бол нэлээд чансаа шалгасан ийм уулын бодлого байгаа. Энийг бол Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, математикийн нэг олимпиадын хороо энтертэй нийлж хагаад ер нь нэг зайлшгүй нэг ийм бүр нэг жишг болцохоор ийм бодлогонуудыг хийгээд өгөөч гэдэг байдлаар мянгыг гаргасан. Тэгээ ер нь бол жил болгон энийг жоохон баяжуулаад явъя гэдэг байдлаар явсан. За тэгэнгүүт энэ дээр бол яасан бэхээр за тэгвэл өнгөрсөн жилийнхаа авсан Еши чинь 4 вариантын бодлого чинь нэмэгдээл ингээд гараад ихад болох юм байна. Тэрийг бол бид нар ингээд Еш авцсны дараа нээлттэй болгоод байгаа шүү. Тэгэхээр тийм байдлаар ингээд баяжигдаад. За энэ мянга дотор чинь 4 вариант үүсгэн гэх юм бол үүсэхгүй. Энд чи ягаад гэхээр мянган өөр төрөл. Тэн дотор энэ вариант буюу ижил төрлийн 4 ийм бодлого гарах боломж байна. Хэрвээ бид нар 4 вариант үүсгэн гэсэн бол энэ дээр магадгүй 200 бодлого тавиад тэрийг 4 хөвөлж 1000 болох хэрэгтэй байсан байхгүй юу? Хэрвээ энэ дотроос нь шалгалт авах гэх юм бол ойлгож байгаас тэгжээж энэ А вариантыг авсан хүүхдээр адилхан Б вариантыг авсан хүүхдээр адилхан бодлого очихсон. Тэгэхээр энэ жишг даалгавраас тийм юу үүсэх боломж байхгүй. Вариантууд инвариант вариантууд үүсэх боломж байхгүй. Тэгэхээр энэ үл жишг энэ бодлогыг бодсон бол бид нар өнгөрсөн жил үл яасан бэ гэхээр энэ мянган бодлогоос 40 бодлоготой ийм нэг вариант үүсгээд тэрийг 4 хөвлөсөн баггүй 4 хөвлөж. Тэгэхээр яг энэ мянга дотор байгаа бодлоготой л адилхан 4 вариант ирсэн гэсэн үг. Тэгэнгүүт яг л нөгөө нэг мянга дотор байсан бодлого байгаагүй штэ гэдэг ийм асуудал үүсэв. Тэгэхээр ер нь энэ жил ч гэсэн яг л ингэж хөвлөгдөнө. За энэ ийм зүйл шүү. Бид нар бол энэ хавар бол байгалийн ухааны хичээл дээр бас ийм нэг 500 ч юм уу мянган ийм жишгийг яг гаргачихъя гэж бодож ирсэн. Тэгээд арай амжсангүй. Уул нь энэ гарчих юм бол эн чинь өөрөө сургалтын чанарыг чи удирдах байгаа байхгүй. Энэ жишг даалгаврууд чи. Энэнд хүрэх гэж багш нар чинь ингээд бүр хичээгээд энэний одоо манай Ешийн ингээд юу бодлогын тавил ч юм уу даалгаврын тавил жоохон сулрангууд багш яг тэр хэмжээгээр доошоо унгачаал одоо ковидын үед суллсан 3 жилийн хоцрогдол үүсчлээ. Тэгээ заавал судлахын агуулгын өрөөнд ав гэдэг чиглэл гарч ирээд за тэгэнгүүт яг л тэр хэмжээнд л бэлдээл энийг өндөрсгөнгүүт багш нар тэрэнд хүрэх гэж бэлдээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ эсэлтийн шалгалт чинь өөрөө энэ шууд ингэж юу яагаад байна. Багшийн ерөөсөө энэ хичээл зүтгэл гаргаж байгаа амжилттай ерөөсөө ингэж шууд хамаарат. Тэгэхээр энэ даалгаврыг бид нар маш чамбай тавиал ярих юм бол ер нь бол багш нар бол энд хүрэх гээд одоо манайх чинь гүйцэтгэлийн үнэлгээнийхээ даалгаврыг бол чамбайруулаад тавиад нээлттэй болгоод байх юм бол уул нь бол багш нарыг бас их эдийн болох юм байна л. Тий. За хугацааг бол энэ хугацааг л их андуур яг 15-ны 6 өнгөрөнгүүт бүртгүүлэх байсан гэж залгаад эхэлдэг. Энэ хараа. Яг энэ дуусах хугацаа. Систем мартчихжээ гэж багш нар би уулна 3 хүүхдээ бүртгүүлэх уулна байсан чинь хөдөө явж байгаад хугацаа нь өнгөрцөн байна. Ийм байж болох. Одоо бид нар бол уулна ингээд өмнө бол заа яах вэ гэж 1 2 ингээд жоохон сунгаж аваад хахаар ерөөс эн чинь зэгцэрдэх юм байна. Тэгэхээр ингээд яг л нам хаагаал за хаалгаасан цаашаа гэдэг л байдлыг үзүүлж явахгүй. Одоо бид нар энэ багшийн мэдээлэл баталгаажуулах дээр бас муу адилхан. Хаахгүй ингээл сонжруулаад манайх тэдэн багш хоцорчлоо, манайх аймгаараа хоцорчлоо. За нэг 7 хоног яач. Тэрний цаанч нөгөө нэг төвөр бодох ингээл хуваар бүх юм байгаа ш. Тэндээс чинь энэ жил хідэн багш орохын яг аль хичээл дээр шалгалтын дэвтрүүд байх ёстой. Зөндөө байж. Тэгэл ингээл сонжраал тэгээд одоо бол ер нь бол энийг ингээд дедлайн л бол дедлайн. Эцсийн хугацаа бол эцсийн хугацаа байдаг. Ийм юм руу явна. Тэгэл танил тал дээгүр доогүр гэдэг ёстой зовлонтой юм чи. Тэ? Оруулчаачаа гэдэг одоо систем одоо хаадаг л ийм л байх. Тэгэхээр энэ хугацаанд дуусгах ш. Энэ дүүцүүлэх 6 сарын 3 энийг андуураад байгаа ш.
Энэ дүүцүүлэх үл яг гэхээр нэг олон улсын шалгалт өгсөн хүүхдүүд материал өгөөл тэр чинь бол бид нар ингээд та энэ чинь бол Ешийн тэд гэсэн оноотой дүүцгнэ гэдэг ингээд онлайнаар хариуг нөгөөд идэв байхгүй. Энэ бол гайв. Энэ бол 6 сарын 3 өрнө. Энэ бол 5 сарын 15. Энээс хойш ямар нэгэн юу байхгүй шүү. Энэ хугацааг бүгдээрээ сайн хараад юу байгаараа. За Еш цаашаа ийм болно. Ер нь энэ бол чанарын маш том өөрчлөлт орно. Энийг бол өнгөрсөн жил сайд 28 он хүртэл сонгоо ийцсэн. Уул нь 26 оноос хэрэгжих гэсэн. Энэ ер нь хүүхдүүдэд сонголтыг өгөө. Одоо жишээ нь математикийн тэр хоёр төвшөнтэй болно. Нэг нь бол заавал судалгынхаа нэг те агуулгаар, нөгөөх нь бол сонгон судлахтайгаа ингээ холилдсон байдлаар. За сонгон судлахын тэр математикийг өгсөн хүүхдүүдээ бол магадгүй тэр яг муу эдийн засаг, санхүү эдийн засагт ордог. Бусад энгийн математик нэг буюу тэр одоо жишээ нь заавал судлахын хүрээнд авсан бол хавсраг юутай юунд нь тэрийг энэ ашигладаг тий. Тэгэхгүй заавал нэг айхтар хүнд юм бүгдийг өгүүлээл нөгөөх нь 400-аас доош унчаал тий ингээл математик 2 дугаар шалгалт энэ төр гэл ингэхгүйгээр сонголтыг өгчээ. Ийм байдал. Энэ бол бид нар бас ингээд сая яам дээр ингээд танилцуулагдсан сайд ирээд энийг яах гэж хойшлуулсан. Одоо тэгэл үндслээ тайлбарлал гэл ингээс суучих. Одоо ямар өмнөх сайд чинь тэгсэн юм а гэлтэй юм шиг. Тэ? Одоо энэ бол орж ирнэ гэж байна. Тэгэнгүүт бид нар 28 оноос гээд ингээ хугацаа зарласан юм а гингүүт эх жилээс шатаратаа оруул гэсэн ийм чиглэл ам байдлаар өгчлээ. Ер нь туршиж үз энийг. Тэгэхээр одоо энэ судлагдхууны хоёр төвшин шалгалт, суралцах чадварын шалгалт гэдэг. Энэ суралцах чадварын шалгалт чинь нөгөө одоо Монгол хэл хөгжлийн шалгалтыг бүх хүүхдүүд өгöd байгаас энэ шиг ийм бүх хүүхдүүд өгдөг босго оноотой ийм шалгалт гэдэг байгаа байхгүй. Энэ нь математик монгол хэлтэй. Бүр өмнө бол англи хэл яваадсан байхгүй. Тэгэхээр хэл бол бас болохгүй байна гэдэг. Математик монгол хэл. За монгол хэл дээр одоо нэг ийм зүйлийг ойлгох. Монгол хэл бол нөгөө нэг уншиж ойлгох чадварыг үнэлж байгаа тохиолдолд бид нар одоо ер нь энэ суралцах чадварын шалгалтын дээр бол заавал уран зохиолын их тавихгүй ш. Цаашаа. Энэ зүгээр түүхийн баримтч байж магадгүй. Сонингийн захиач байж магадгүй. Тэгэхээр одоо энийг тий. Одоо сая нөгөө түүхийн том зөвлөгөөн боллоо шүү дээ. Тэн дээр одоо бас нэг юм санал оруулсан яг. Хэрвээ энэ суралцах чадвар заавал энэ монгол хэлээр хүүхдүүд шалгалт өгдөг бол их түүхийнх нь бас ийм ур чадварыг үнэлсэн, шалгасан ийм агуулга энэ дотор интеграц байдлаар явуулж болно бид нар. Тэ? Заавал тэр нэг уран зохиолын айхтар их уншуул задлан хийлгэж байхаар зүгээр нэг түүхийн баримтуудыг тавиад одоо PISA энэ чинь ерөөсөө л тийм шүү дээ. Энэ баримтыг энэ сошиал дээр гарч байгаа энэ нэг өгүүлэл тэ жижиг бичвэрүүдийг хэр уншиж ойлгож байгаа юм бэ? Тэрийг үнэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тийм руу ер нь явна гэсэн ийм чиг хандлагатай. За англи хэлний тэр олон улсын шалгалтуудыг бол бас манайх авах гад бас тодорхой бэлтгэлүүдийг уулна хангаалган. За нөгөө ийм болно. Энэ суралцах чадварын шалгалт чинь монгол хэл бичих математиктай нийлээд ослоод энэ хоёрын агуулга магадгүй 20 даалгавар орж ирвэл 10 монгол хэлтэй 10 математикийн. Тэгэхдээ энэ суур төвшний нэг зайлшгүй цаашид нэг сурахад нэг хүнд нэг хэрэг болох одоо сурсан байх ёстой тийм нэг математикийн суур ойлголт ухагдхуун тэр зүйлүүдийг шингээсэн ийм дэвтэр хийгдэнэ гэсэн үг. Энийг бол бүх хүүхдүүд өгж тэнцдэг байх ёстой. За энэ судлагдхууны төвшөнтэй шалгалтууд энэ ийм сонголтуудыг өгнө. Байгалийн ухаан 1, байгалийн ухаан 2, байгалийн ухаан 3. За энэ нь болохоор одоо байгалийн ухаан 1 гэдгийг би сонгож өгөө гэх юм бол физикийн сонгонтой бусад хоёр хим биологийн заавал судлах юм агуулгын хүрээтэй. Ингээд одоо нэгсэндөө нийт физиктээр 50 даалгавар ордог бол 30 даалгавар нь ч юм уу физикийн агуулга нь үлдсэн 10 даалгавар нь энэ хим биологийн нэг заавал судлах нэг 6, 7, 8, 9-р анги хүртэл судалсан байх ёстой. Тийм агуулгаас нь дэвтэр үүсгэж ингэж өгнө. За ингээд хим суурьтай биологи суурьт. Тэгээ магадгүй ангаах их хэмжээ авахдаа байгалийн ухаан 2-ыг өгсөн хүүхдүүдийг л манайх авнаа. За одоо шүтээ сентр бол манай цахилгааны инженер бол байгалийн ухаан 1-ийг өгсөн хүүхэд ороод ирж болно. Ингээ явчих. Нийгмийн ухаан, газар зүйн нийгмийн ухааны 3 дахь сонголтын дээр ингэж явагдана. За ингээд түүхэл суурилсан, нийгэм суурилсан, газар зүй суурилсан. Монгол хэлээ бас төвшөнтэй, математика төвшөнтэй гэдэг байдлаар ингэж явхаар төлөвлөж байна. Тэгээд энэ байдалд бас та хэд маань хүүхдүүдэд бэлдээрэй гэж ингэж хэлмээр байна. За тэгэхээр одоо ингээд 3 хичээл өгөх чинь 12-т 2 хичээлэл сонгож судалдаг штэ гэдэг ийм ойлголт бол яригдахгүй. Энэ нь дандаа заавлын агуулгын төвшөнд яригддаг учраас
гэдэг ийм асуудал ярьж байгаа. За нэг зүйлийг гэхдээ энэ албан болоогүй ер нь цаашид бол монгол хэл бичгийн шалгалтыг 10-11-р ангид өгүүлэх байдлыг бид нарт ярих чинь 10-11-д нь өгүүлэхгүй байх. 12-т нь өгүүл. Тэгэхгүй бол эн чинь одоо бид нар бас боломж олгож байгаа гэл ингээл тий олныг хамруулж байгаа гэдэг байдлаараа 10-даа тэнцсэн хөгдвөл тэгэл тэрнээс хойш монгол хэл энэ төр зүгээр тий. Тийм учраас энэ үеиг бол одоо бид нар магадгүй эх хичээлээс өвлөөс ер нь за 12-ийн төлөв өгөө. За тэгээд энэ шалгалт тий 2 өгдөг энэ төр байхаар ингээд боломжийг олгоно. За тэгээд энэ шалгалтууд бол өндөр хариуцлагатай шалгалт гэхгүй юу? Энэ дээр унах юм бол хувь заяа өөр тишээ ирэхээс зүгээр нэг энгийн нэг сургууль дээр явж байгаа хөндлөнгийн шалгалттай юу яаж болох. Олон улсууд бол энэ чинь high stake гэдэг лөө өндөр хариуцлагатай ийм шалгалт. Тэхийн тулд эн чинь хүмүүс бэлддэг, бүр хичээдэг. За энэ тэгээд одоо нэгсэндээ төлбөр мөнгөний хувьд ч гэсэн бас жоохон өндөр байх үз. Одоо жишээ нь монгол хэл бичгийн шалгалтын дээр нэг хүүхдийн гаргаж байгаа зардал 42 мянган төгрөг байх. Одоо манайх бол 20 мянгаыг сая болгосон жил паа гэл одоо тий одоо бид нар яг нэг ийм материал хараад энэ л гэж бодоод идэв юм шүү. Энийний цаатах бүх бэлтгэл ажлууд чинь тэгээд тийм зардалтай байхгүй нэгж өртгийн үнэн. Тэгэхээр энэ магадгүй одоо энэ TOEFL IELTS центрийг хүмүүстүүд яагаад байнга өгөхгүй нөхөр төлбөртэй нь холбоотой байхгүй. Тэгэхээр хүн хариуцлагаж эхэлж байгаа. $300 төлөөд байнга өгөөд бай гэж хүн бодохгүй ш. Би нэг одоо мөнгө төлж өгч байгаа юм чинь сайн өгчийгээд сайн бэлдэж ингэж хариуцлагажуулж байгаа ийм тогтолцоо байдаг юм. Тэгэхээр энэ л бол бас ингэж тодорхой хэмжээнд явна гэж бас хэлээ захирлуудтайгаа уулзж байгаа учраас за тэгээ үнэлгээг бол та хэд маань ингээл бол та ерөөсөө сургууль дээрээ үнэлгээ гэдэг юм айгуул тасралтгүй үегээ явжээ. Энэ бол одоо тэрнээс байнга нэг шалгалт авна, хянана гэдэг талаасаа биш. Ерөөсөө бидний ингээл уулзж байгаа, мэдлж байгааг одоо тий одоо жижиг ажлууд чинь бүгдээрээ л үнэлгээ хийгдэж ингэж явж байна. Тэгэхээр энэ үнэлгээ, энэ боловсролын үнэлгээ хэмжүүлэлт биднийг яг зөв замаараа явж гэнэ үгүй юу гэдэг энэ чиг баримжаагаа харахад чинь туслана. Бид нар яг ингээл тогтмол үнэлгээгээ хийж явснараа яг хавар зорьсон юмдаа хүрч чадах нэ. 12 төгсөхдөө манай хүмүүс сэтгэл сайтай, танин мэдхийн хувьд өндөр чадамжтай ийм хүмүүсийг бэлдэж гаргаж чадах нэ гэдэг энэ одоо багцаа баримжаагаа харахад чинь үнэлгээ хамгийн чухал. Гэхдээ үнэлгээг хийхдээ бодтой, найдвартай гэдэг юмыг дандаа ярьж явна. Тэрнээс биш зүгээр нэг үнэлгээ гэхээр тоог хараад энэ л үнэлгээ гэж ингэж ойлгож болох. Тэр тоог бол юуг ч ашиглаж гаргаж авч чадна. Тийм учраас сүүлийн үед шалгалтын материал асуулга энтер гэдэг юм чи их өндөр түвшинд авч үзээд баггүй. Ямар материалыг ашиглаад та 80 авцъя. Нэг энгийн нэг бодлого бодоод 100 авч яхаар хүндхэн нэг бодлого бодоод 60 авч ирсэн нь 60 нь илүү баггүй. Тийм учраас сүүлийн үед энэ даалгавар гэдэг юм руу нилээдгүй ач холбогдол өгдөг юм байна. Тэгэхээр энэ үнэлгээг бол тасралтгүй ингэж хийж явж зөв зам, зөв арга хэрэгслийг ашиглаж хийж явах хэрэгтэй. За үнэлгээ бол чанарын баталгаажуулалт болох энэ одоо механизмын үндсэн хэсэг учраас үнэлгээг бол та юмны төгсгөлт байна гэдэг байдлаар авч үзэхгүй. Ерөөсөө л орж ирсэн цагаасаа үнэлгээ хэмжилт гэдэг юм тасралтгүй явж явах ийм зайлшгүй шаардлагатай гэж ингэж хэлчихжээ. За анхаарал тавьсан бүгдээрэнд нь баярлалаа. Асууж тодруулж ярилцах зүйл байвал хэдүүлээ чөлөөтэй сайхан ярилцъя. Тэ нэг 15 минут л хугацаа